Сайн мэцхан өрхөмдөд үзэгчтэй ингээ Catstack podcast-ийн ээлж дугаар энхүү хэлж байна. 7 өнөг болгон сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. Тийм. Subscribe, like, comment үлдээх мартаваа. Үзэгчд дундаа за та хэд маань нийтдээ санагдсан бол надаа ингээд энэ хайрцгийн дотор ингээд танд өгөөрэй гэд. Анх тэгсэн чинь тий хүмүүс ингээд мөнгө хийгээд basement гэх клуб тэгээд ингээд тайсны ард ингээд тоолоод үзсэн чинь 40,000 төгрөг байсан. Тэгээ би бүр баярлаа. Энэгээр чи зөвхөн энийгээ хийгээд амьдрч болох юм байна. Нэг орой 40,000 олох нь л надаа. Тэгэхээр амттай. Тэгээ би тэрүүгээр шууд памперс аваад гэртээ одоо баатар шиг орж байгаа байхгүй юу? Шантраагүй үндийг хүртэл ингээд өнөөдөр 12 жилийн турш ингээд хүүхдээ тэгвэл ингээд өсгөж бойжуулаад ингээд явуулах хэмжээнд нь ер нь юу авч явж юу гэдэг л их сайн санагдсан. Үзүүлбэр бол Ошин шогийн нэг одоо төрөл байгаа. Ер нь бол өөртөө ихтэй байгаа. Би ч айгүй их найдаж явжлаа. Тэр өнөөдрийн үзэгчид жоохон таалагдчих чадсангүй. Тэр бол мөрөөлөө бодит болгож үгүйсгэл дундаас итгэлийг олж ичхүүрээс үнцнийг бүтээж чадсан нэг юм. Хүн болгон л бас нэг юм хүн болоод төрсөн байгаа юм чинь бидний уртаа байгаа те энэ сорилтуудыг даваад ялалтын түүхийг л бичих гэж амьдарч байгаа гэж би итгэж байгаа. Ямар түүх бичих вэ гэдгээ бид нар ер нь өдөр болгон сонгож байгаа. Тэгэхээр энэ өдөр тутмын жижиг саад бэрхшээлүүд те саад бэрхшээл гэж бид нар одоо бодоод байгаа. Итгэж үнэмшээд байгаа зүйлүүдээ дахиад нэг өөр өнцгөөс нь бодоод үзээрэй. Энэ таныг улам ялгаруулах, улам хүчрэх болох гэдэг зүйлж байж магадгүй шүү дээ. Өнөөдөр би түүний амьдралын чухал үеийн хооронд ямар утга уялдаа оршиж байсныг хүн тэр бүхнээс ухаарч авсан хамгийн үнцэнтэй сургамжуудын тухай ярилцсан нь энэ юм. За сайн байна уу? За сайн байна уу? За урилгыг мань хүлээж авсан теста гүнээ талархъя. За өрсөнд гүнзгий талархъя. За одоо яг сонсогчд маань одоо шинэ бат билгийг гэх үү те. Тэгээ өөртөө мэдгүй бас нэг хүн ингээ гарч ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ тэхийн тулд бас хоёулаа 3 үеийн зураг авчирч тэгээ дээрэс нь таны яг аюу 3 үеийн намтар энэ гэдэг. Тэгж авчирсан байна гэж. За тэгэхээр хоёулаа шууд хамгийн ихний зураг барьж авъя. За энэ бол нөө хүүхдтэй хамт хуусан зураг. Тий. Манай баг хүү. Хүүтэйгээ авахаас ягаад ч юм өчигдөр нөгөө зургууд явуулж захта зөндөө л одоо нэг тайзан дээр байгаа ч юм уу янз бүрийн л зургууд ажлын холбогдлолтой ч юм уу те зургууд байгаа. Гэхдээ нэг хүүтэйгээ авахсан зураг хөрх харагдаад. Тэгээ нэг юм бодоогүй л зүгээр явуулсан. Энэ жилийн зураг л та. Тий 25. Тэр бүр яг наан гэсэн үг шүү дээ. Тий 1 сард авахсан зураг байгаа. Тий манай хүүч одоо манай баг хүүч надтай их адилхан тийм хүү ээ. Энэ нөгөө видеон дээр ингээ гарч. Та өөрөө хараад. Тий. Харин тий. Тэгээ би ч одоо 3 хүүхэдтэй эхнэр. Тийм гэсэн тий. Тий. Эхнэрт 2 3 сайхан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Сайхан амьдарч байна. Ажил гэр бүл маань баг зэрэг эхэлсэн гэх юм уу? Анх яг UB comedy-г яг анх эхлүүлж байхад л манай охин олдоол. Тийм. Тэгээд нөгөө 14 онд охин маань төрсөн намар. Тэгээ би 14 онд яг 1 сард comedy би одоо open mic гэдэг зохион байгуулж эхэлж ийсэн. Тэгээл ерөөсө 22 тотал ер нь бид хоёр ч аав ээж болчихж байгаа байхгүй. Тэгээ манай хүн чинь 4-р курст байсан. Оюутан байсан. Тэгээд би болохоор сургуулаа төгсөөд 1 жил ус ажиллачаад одоо comedy гэдэг нэг юм шинэ юм те. Монголд одоо нэг тийм байхгүй. Нэг одоо юу гэдэг юм те хувийн ажиллаа эхлүүлсэн байсан юм уу? Тэгэл болол хүн шууд өөрчлөгддөг юм лээ. Ер нь бол яг юм хариуцлага те одоо яг өөдөөс чинь чиний хариуцлага ингээ хараа байж байгаа. Тэ намайг яаж тийчих юм ингээ. Одоо энэ хүүхдийн сайн сайхан те одоо яг ямар явах уу гэдэг цэвэр надаас хамааралтай гэж одоо тэрийг шууд ухамсарлаа. Тэгээд ер нь энэ одоогийн UB comedy маань ямар төвшөнд төрсэн маань бол шууд миний өрөө хөхөд те гэр бүлтэй маань холбоотой. Тэгээ ерөөсөө л намайг нэг хүзэр дээр чинь all in гэж ярьдаг штэ тий. Тэрэн шиг ингэ шууд бэ төлөвлөгөө байхгүйгээр зөвхөн энийг л юм болох хэвээр гэдэг тийм ерөө горимроо бүр ингэ яг оруулсан гэх юм. Тийм тэгэхээр ер нь бол залуучууд маань тий гоё гэр бүлтэй болоорой тий үр хүүхэдтэй болоорой. Одоо аав ээж болох яг мэдээж тий хайртай хүнтэйгээ мэдээж байх хэвээр тий таарч нийлдэг те. Тэгвэл ер нь бол аль болох оройтхгүй хүн шиг хүүхэдтэй болоорой гэж сэлмээр. Харин тийм тэгээд идэх ш тас те. Оройтхгүй ертгээ ингээ хүүхэдтэй болчихсон. Хүүхэдтэй болсонд бол би маш их талархдаг. Тухайн үед их айжсэн ер нь бол яг болно гэл те. Яана би одоо яаж болох юм бэ те. За арай төгссөн гэсэн лүү. Тий би чинь 12 онд коллежоо төгсөөд 14 онд л 1 жил дунд нь үндэсний телевизэд ажиллаж ирсэн. Тий, Монголын үндэсний олон нийтийн телевиз. Тэнд яг ямар ажил хийдэг вэ? Би нөгөө залуучуудын редакцт юу гэдэг гэсэн. Эхлээл яг туслах ер нь ингээ хүн чинь дагалдан байдлаар ордог.
Тэгээд туслах найруулагч болтлоо ажилласан. Тийм тэгээд нөгөө залуучуудын нэвтрүүлэг, спортын нэвтрүүлэг энэ төр ер нь бол юу эвлүүлэг хийн. Компьютер дээр яг ингээл одоо та хэдийн яг гэдэг шиг те дүрс эвлүүлэг хийдэг байсан. Тэгээд бас зарим нэвтрүүлгүүдээр зураглаачаар ажилладаг. Тийм. Тэгээд тэр маань бас одоо энэ комеди анх одоо шинэ карьер эхлүүлж байхад бол маш тосоосон тэр ур чадварууд. Тэгэхээр бас үндэсний телевизээс бас маш их юм сурсан. Тэгээд их талархаж явдаг энэ байгууллагатай. Надаас нэг сонирхолтой санагдсан нь би саяхан л одоо бидний нууцын синдэрэгч одоо яг таны эхнэр юм байна гэж би мэдсэн байхгүй. Тэгэнгүүт одоо ингээд харахаар хоёулаа карьерийн хувьд ингээд доктортой өсөлттэй ингээд явж штэ. Тэгэнгүүт хажуугаар нь одоо ингээд яг хүүхдүүдийнхэн сургалт хүмүүжилт ингээд анхаарал хандуулах хэрэгтэй хариуцлага үүрэг хариуцлага гэж юм. Тэнгүүд хоёрын хувьд яг яаж одоо энэ зүйлсүүдийг ингээд зохицуулж ийсэн арга барилч гэх юм уу те. Тийм хуваалцах арга барилч гэх юм уу. Мэдээж нөгөө арга гэр те ээж аав одоо хоёр талын эмээ өвнөр бол маш чухал үүрэг ролтой байсан. Тэр чи хүүхдээр л хүүхдтэй болчихж байгаа юм чинь. Тэгээд манай хадам хийж байгаа хүүхдийн эмч мэрэгжилтэй тэр бол маш их тус осоор байгаа те. Одоо ингээ хүүхдүүд чинь одоо ингээл байнга өвдөж идэг штэ танайд том уу гээл те. Тэгээ тэр болгонд бол хамгийн их бас спорт те ээжтэй хайртай шүү. Тийм тэгээд анх бол яг хадминдаа бол яг амьдарч исэн. Тийм тэгээд тусдаа гараад явсан. Ер нь бол эхнэр маань бол бас яг өөрийн ажил карьерийг бол бас ингээд хойш тавьж байгаа юм л да. Бас хүүхдтэй болоод хүүхдтэй хараад жоох хүүхдтэй бас ажил төрөл ингээл хийгээл бас явах боломж хомс те. Тэгээд яг илүү одоо нөхөр бол гэрийн гаднах ажлыг хийнэ гэдэг шиг те. Тэрэн шиг одоо ингээл нөгөө комедигаа бас орлоготой болох гол ер нь явсан л та. Тэгэхээр бол арга гэр бол маш чухал юм байлээ. Ер нь хоёр талын ээж аавууд тийм яг шууд хүүхдтэй болгоё хэлэх амархан ч гэсэн тийм цаана бол маш их тийм дэмжлэг байж бас гэр бүл сайхан доктортой бас явд юм байлээ шүү. Яг үнэ. Тийм. Аха. За одоо тэгэнгүүт яг одооний ингээд таны үеийг бас ингээд ярьж байгаа шүү дээ. Сүүлийн үед ер нь юунаас ер нь хамгийн сүүлд ингээд урам авсан бэ? Урам авсан. Санагдсан нэрэ. Сүүлийн үед гэхдээ амар гоё юм нэг тийм сүнслэг болоод байгаа гэх юм уу сүнслэгч гэх юм уу бид нар угаасаа сүнсэлтэй. Тэгээд хүний одоо биеинд амьдарч байгаа сүнснүүд гэх юм уу те. Ер нь зүгээр яг тэрийг ойлгох нь бас гоё урам зориг өгдөг. Зүгээр ер нь хүмүүсийг харах залуу хосуудыг гудамжинд явж байгааг харах ч юм уу те. Гоё аз жаргалтай хүмүүс ингээд өөрийнхөө тэр бас ингээд өөрийгөө нээж байгаа, өөрийгөө хөгжүүлж байгаа, тэр хүссэндээ хүрж байгаа тэр нэг юм гоё аз жаргалыг мэдэрч байгаа юм сайн урам авдаг. Одоо манай комеди дээр бол жишээ нь те залуучууд ингээд сонирхлоороо нээлттэй микрофон ингээд нэгт өдөр болгон болдог. Тэнд ингээд гараад тайзан дээр ихэндээ сандардаг те ингээд яриа сүулдэ өөрийгөө гоё хөгжүүлээд тэгээ бүр манай одоо гоё өөрийнхөө одоо авиас чадварыг улам нээж хөгжүүлээ тэндээсээ гоё урам аваад тэгээ сүулдэ бүр ингээд сайжраад манай бүр гэрээт урам бүтээлч болоод ч юм уу те ингээд олон танигдаад ингээд амьдрал нь өөрчлөгдөж гэх юм уу. Яг энэ л зүгээр миний л нэг юу одоо манай компани л жишээ гэх юм уу. Яг тэндээс бол ингээд асар их урмыг авдаг. Ер нь хичээж байгаа хүмүүсээс л их урам авдаг. Одоо сүүлийн үед манай аав бол одоо өдөр болгонд 5-аас бараг 10 км гүйж ийн. Аав маань одоо бол бидний бас маш том манлайлагч. Манай гэр бүлийн манлайлагч. Ер нь бол биднийг өсгөж явах үед бол тэгж одоо би бэлтэрдээ анхаарах тийм боломж бас хомс байсан. Манай аавч бас өөрийнхөө бизнесийг явуулаа тий. Тэгээд биднийг өсгөөд ээж маань гадаадд сурч исэн ингээл иймэрхүү үед яг өсвөр насны үед тийм байсан. Тэгээд ер нь бол юм гүзээтэй тий. Одоо ер нь тийм байсан л та. Одоо бол ингээ гүзээгөө гой тураад өдөр болгоо ингээд гүүгээд хүүтэ өвлж гисэн ингээ гүйж байгаа. Тэндээс асар их урам зоригтой ирчүүч авч гин. Би одоо гүйх хэвээр юм байна гэдэг ч юм уу. Хүүхэд дүрэл авч гин тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг янз бүр ерөөсөө хаанаас ч урам авч болно. Ямар гоё. Тий. Чамаас урам авч гин тий. Гоё нэвтрүүлэг хийгээ тий. 18 дахь дугаард гэсэн тий. Тий. Тийм тэгэл одоо ер нь юм хийж байгаа өөрийнхөө тэр зорьсон зүйлийг ингээ биелүүлээ явж байгаа хүнийг хараад би баярлалдаг. Ер нь бол өмнөөс нь их сайхан ямар гоё юм бэ те. Ер нь хүн юунаас ч урам авч болно шүү дээ. Ямар гоё хариулт вэ. За баярлалаа. Одоо урам ингээ нэг талаараа ингээ хүн авч байна. Гэхдээ ингээ тэрийг бас ингээ өдөр тутамдаа бид нар ингээ заримдаа мэдэрдэггүй юм шиг гээ хэвийн горимд орцсон ч гэдэг шиг. Их тийм бас мэдрэмж тагаад байдаг шүү дээ. Тэгээд яг ингээ өдөр тутмын жижиг зүйлсээс журам аавна. Гингүүд надад айгуу гоё сонсогдлоо. Тэгэнгүүт хажуугаар нас их ингээд хүний амьдрал чинь айгуу их сорилтууд тулгарнаа тий. Тэгэнгүүт таны амьдралд ер нь сүүлийн үед тулгараад байгаа хамгийн том сорилт гэвэл яг юу ах вэ? Ер нь бүх сорилтууд ер нь толгоон дотор л идэв шиг санагдчих. Түүний одоо тий оюун санаанд одоо бид нар чинь өдөрт 50-аас 60 мянган бодол толгоонд орж ирдэг гэж байгаа юм тий. Тэр бодлуудыг энэ тарих үйлдвэрлэдэг гэдэг байгаа байхгүй юу? Тарих өөрөө бодол үйлдвэрлэгч биш. Тарих өөрөө бодол хүлээн авахч. Одоо радио шиг. Радио ч өөрөө тэр дуу хөгжмийг үйлдвэрлээд байгаа биш шүү дээ. Тэр чинь цаанаас ингээ илгээгээд богинонд долгионоор ингээ илгээж байгаа тий. Тэнгүүт яг хүний тарих бас яг тэгж ажилтдаг байгаад байгаа байхгүй юу? Яг энийг одоо ингээд
шинжлэх ухаанаар одоо яг яаж хэлдэг бол мэдгүй. Би миний одоо ихтгэл үнэмшил бас яг тийм байгаа тань. Тэгэхээр яг сорилтууд бидэрт одоо ингээд за наатаха болиоч гэдэг юм уу те одоо юу гэдэг эсвэл нэг хүнийг ингээд буруугаар бодох ч юм уу те муухай бодол орж ирэх үү? Ер нь бол тийм яг муухайч гэх юм уу. Ер нь бидрийг өөрийнхөө яг тэр байж болох хамгийн дээд потенциалаас ингээд хойшин татж байгаа бүх бодлоод ер нь бол сорилтууд болж байгаа. Тийм одоо ингээд хүнд ууралж байгаа, уцаарлаж байгаа, шуналтж байгаа те одоо юу гэдгийг үл итгэж байгаа. За яг бас хүн чинь бас нэг яаналтаа бас нэг юмыг одоо дандаа ингээл хүн болгонд итгэл бас ингээл гинэн цайлганаар бас явж болохгүй шүү дээ тий. Тэгээ ухаанаараа шийдэх хэвээр. Надад яг энэ 2 жилийн өмнө нэг юм гинтийн нэг тийм гоё юм болсон юм. Би ингээд хүн чинь ингээд нэг юм бодоо ингээд гүлэрч идэг шүү дээ. Ингээд гүлрөө нэг гүлэрсэн байдаг шүү дээ. Тэгжээс нь яг миний бодол тэгээ бодлыг анзаарж байгаа хоёр юм таг гэж салчдаг байхгүй. Одоо ер нь бол би өөрөө бодол биш байгаа байхгүй. Миний бодол бол би биш. Би тэр бодлыг сонсоод байгаа тэр сонсогч нь байгаа байхгүй тий. Тэгээ ингээд бодлыг сонсож байгаа нь би юм биш үү гэдэг ингээд ухаар гинтийн нэг ойлгох нэг үйл явц болсон байна тий. Тэгсэн чинь нөгөө бодол чинь ингээд баригдсан юм шиг ингээд зогсож байгаа байхгүй. Тэгээд ингээд ер нь бол би чинь ингээд байнга бодлыг ингээд сонсож байгаа юм биш үү. Тэр бодолтоо би итгэж үнэмшээд тэрэн дээр үйлдэл хийх юм бол тэр бодол намайг ингээд өдөртсөж байгаа юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө энэ болохоор нөгөө хүн буюу бид гэдэг номын дагуу одоо би бас үг дээдстэй залбирдаг. За тэгээ бас энийг бол одоо би бас Библиэлд ч гэсэн гардагтай одоо сатан хүний тархинд одоо яаж ажилтгөө те. Ер нь бол яг тэр одоо нөгөө зүүн мөрөн дээрх чөтгөр баруун мөрөн дээрх одоо нөгөө сахиусан тэнгэр гэдэг шиг те. Хүний тэр яг тарих одоо энэ оюун бол ерөөсөө тэр байлдааны талбар л юм билээ. Тэгэхээр бүх сорилтууд бол ер нь тэнд байгаа. Би ч бас нэг 2 жилийн өмнө 2 жил гаруй татврын өрөнд явсан. Одоо энэ залуу захирлууд бол тийм нэг бас мэдэрч байгаа. Одоо санхүүгийн нөгөө бас сайн мэдлэггүй, татврын мэдлэггүйгээсээ болоо тийм. Манай компани нэгтлэн бодох маань хулгай хийгээд. Тэгээд ингээд нөгөө татвар төхөөсөн бүх мөнгө маань байхгүй болоо. Тэгээд байнгын нөгөө татврын одоо өртөө болчихж байгаа юм. Тэгэл дандаа нөгөө нэг хойноос нь хөөж явдаг. Тэгээд 24 оны нэг 4 сард чинь хавар хэлээтэй. Тэр үед би ингээд бараг жил хагас ингээд нөө татврын сар болго ингээд дансыг чинь хаана нийгмийн даатгалаас одоо ингээд өр нэхэгдээл ер нь жоохон тийм дарамттай өөрийгөө тэр дарамтанд ингээд орцсон гэж итгээд явуулсан. Тэгээ яг нэрнгэсэл дарамттай л байсан л да. Цалингаа төлөхөө татврынхаа өрийг төлөхөө гэл те. Гэтэ би нэг ч удаа цалингаа цогсоогоогүй. Яаж ижаал татврынхан дээр очиж байгаа нэг энэ сар нэг жоох нэг төлчээ. Тэгээд бас намайг одоо дэмжиж итгэж ажилласан бас татврын одоо албаныханд баярлаа тий. Ямар ч байсан шууд данс манс бол бас арай чаачаагүй тий. Би ч бас нэг жоохон ингээ эвтэйхэн жоохон нэг төлөөд яваад байдаг гэсэн. Тэгээд яг 24 онд би өөрийгөө бүр гинт амар шоолсон байхгүй. За. Өөрийгөө яг өрөнд орцсон хүн гэдэгтээ итгэцэн байгааг бас л нөгөө нэг юм гинт юм бас нэг сүнслэг мэдрэмж гэдэг шиг. Наа чи юу ч тэр үед би хасах 170 саятай байсан л та. Тэгтээ тэр ингээ надад амар асар юм хэцүү санагдсан. Тэгтээ би ингээ эндээс бол чи гарч чадна гэдэг тийм итгэл найдрыг гоё ингээ нэг арай өөр өнцгөөс ингээ харуулсан гэх юм уу. Тийм тэгэхээр ер нь нөгөө нэг одоо би өөр ямар ч нэг подкастн дээр баг ярьж байгааг баха. Ер нь бол би их залбирдаг. Тэгэхээр энэ хүн ер нь одоо залбирал гэх үү, бясалгал гэх үү, талархал гэх үү те. Зүгээр л амьд байгаа, амьд байна гэдэг чинь өөрөө юм гайхамшиг шүү дээ. Бидний хорон мөч болгоно л гайхамшиг байхгүй те. Бид нар энэ амьдралд одоо ингээд хүн болоод төрсэн байна гэдэг чинь те. Энэ болгондоо ингээд талархахад ингээд явхаар тэр өрөнд орсон байх үе ч гэсэн надад маш хичээл заасан. Одоо би татврын баримт одоо такс цэг MT цэг юм байна гэдэг л бүгд нь тайлан байлгаа явуулж сурж байгаа байхгүй. Асар их юм санхүүгийн одоо үн цэнтэй сургалтыг бас нэлээд үн цэнээр л бас яасан л та хасах одоо мөнгө төгрөг алдчихэж тэгээд тэр сургалтыг авсан. Тэгтээ тэрэндээ би одоо асар их талархалтай байдаг. Тэгээд намайг богино хугацаанд их хөгжүүлсэн гэх юм уу. Тийм тэгээд нэг тиймэрхүү хэмжээний дарамтанд орох бол бас юу ч биш шүү гэдгийг л бас харуулсан. Тийм ягаад гэвэл би эрүүл сар бол миний өр хүүхэдтэй гэр бүл аав ээж маань амьд байна те. Одоо ингээл юу хайртай хүмүүс маань байна. Энэ бол тэрний хажууд юу юм бэ те. Би ямар л өөр хийсэн биш. Ямар одоо хүн амтай охироцсон биш те. Тэгэхээр бол нэг тийм айжчээд байх юм байхгүй гэдэг тийм итгэл үнэмшил гинт ингээд бас л гоё. Залбирал донд л орж ирж байгаа байхгүй. Тийм байна. Таны яг тэр нөө централ дээр орсон байсан юг. Нэг том тоо гэдэг нэвтрүүлэг те. Тийм тэр яриа яг тгий санагдсан байхгүй те.
хүн чинь ингээд нэг уналттай ч гэдэг юм уу нэг ийм хэцүү сорилт ирэхэд нэг болвол ингээд унах сонголтыг ийн нэг болвол эндээсээ өстө хувцааг өвчөөд босоод алхах нэг ийм сонголтыг хийж штэ тэгэнгүүт яг тэндээсээ хувцааг өвчөөд босож алхаж явах хувцастаа эргэж харангуудаа тэрэндээсээ ингээд ойлгоод тэр маань одоо надад сургалт боллоо гэж харж байгаа тэр өнцг нь надад айгүй их одоо нөгөө сүрхий гэдэг шиг айхтар санагдсан байхгүй юу ягаад тэгэхээр ингээд хүнд үнэхээр ингээд өдөр тутам тулгарч байгаа сорилт нь үнэхээр яг таны хэлдэг үнцэг бол их мэдүүштэй ойлголттой байгаа байхгүй юу? Яг тэнцэнэ нэрэн гэсэн амир итгэждэг. Тэгээд өөртөө за би үнэхээр ингээд бүтлгүүн байна, би азгүүн байна. Миний хийж байгаа юм болго ингээд бүтгэхгүй байна гэдгийн бодолтой итгэцэн явж хахад өнөөдөр ингээд нэрээ юу илээ гэж ингээд зогсонгуудаа тэндээсээ тэр одоо унах гэжсэн бодол маань эргээд намайг өсгөх нэг бодол болгоцсон юм шигтэй. Тэгэж ингээ харж ингээ тэгэнгүүт амар гоё. Айгу гоё үнцгийг бас ингээ өглөө. Өнөөдөр залуу ингээ бизнес эрхэлж байгаа, залуу ингээ компани удирж байгаа өчнөө олон залуучууд байгаа тий. Тэгж яхад ингээд та бас нэг юм үлгэр дуурайл нь та аваасаа үлгэр дуурайл авч байгаа гэдэг шиг өнөөдөр тайг алдаа үдцэн тэндээсээ ойлгоод харж байгаа энэ харах үнцг нь яг өнөөдөр сонсож байгаа хүмүүс ч гэсэндээ амар гоё нөлөөлж авах гэж би бас бодож байгаа байхгүй. Өстой гоё. За баярлалаа. За өстой гоё юм. Би ингээд 2 жилийн өмнө юм ярихгүй байх гэсэн. Ер нь бол би өстой ингээд яац хэцүү байна гэл те. Тий. Гэтэ хүн дуусаа тийм үе байдаг. Тэгээд нөө бид нар ч яг ихтгэл үнэмшил гэдэг юм чинь бүх юм байгаа байхгүй юу. Одоо би өөрийгөө хохирцсон гэж бодоод байвал би хохирогчийнхаа дүрд орчиж байгаа. Дүрдээ итгэнэ гэдэг шиг те. Би ялан дийлэгч гэдэг одоо юуруугаа орох юм бол дүрдээ итгэх юм бол бас яланд яагаад энийг болохгүй юм те. Ер нь бол тийм л юм байл хэрнэ. Victim те. Одоо тэгээд нөгөө хохирогч ба ялан дийлэгч гэл. Тэгэхээр нөгөө өөрийнхөө байгаа тэр орчин нөхцөл байдал тийм юм битгий муу гэж бод те. Энэ таныг одоо тэр сорж байгаа те одоо видео тоглоом дээр бол жишээ тэр нэг үеийг давах хэрэгтэй л байдаг шүү дээ те. Тэр дайснуудыг одоо устгах юм тэр даалгаврыг биелүүлэх л хэрэгтэй байдаг. Тэрэн шиг одоо хүн болгон л бас нэг юм хүн болоод төрцсөн байгаа юм чинь бид нар энэ уртаа байгаа те. Энэ сорилтуудыг даваад ялалтын түүхийг л бичих гэж амьдарч байгаа гэж би итгэж байгаа. Тийм заавал бизнес хийх албагүй те ямар ч бэрхшээл саад те сорилтууд байж болно. Гэхдээ эцэг эцэд бид нар ялах нь үнэн бохгүй юу? Тэгээ тэгж л бодох хэрэгтэй юм шиг санагдаж. Ялахын тулд энэ бодол маань юу илээ гэдгээ ялгаж салгах хэрэгтэй болж байна те. Бодол бол таны эсрэг ажиллаж байгаа. Ер нь. Гэхдээ яг бүгд биш л байх л та. Гой санаа сэтэл гоё юм сайхан одоо inspiration гэдэг чинь чи ялаа ингээд над хувцааг өгөөд бас битээ ойлоод нулимсаа арч те одоо чи наадгаа ингээ хийж гэдэг юм гоё санаа шийдлүүдийг бас өгөх бах. Гэхдээ бид нар тэрэнд итгэжиж харна үг нь. Тэгэхгүй ингээл гэл ингээл яваад байвал нөгөө нэг юмдаа тоглоулаад байгаа байхгүй нөгөө чөгөдөө. Тэ. За тийм л. За одоо тэгээд тэгэнгүүт таны ингээ харахаар те за маш олон ингээ ажлууд ингээ хийж байна. Маш олон ингээ зүйлсүүд нь нөө олны өмнө ил байгаа дээ шүү дээ. Надад яг сонирхолтой санагдчихсэн. Таны хувьд яг ийм зүрхэнд чинь байдаг нэг тийм дотор чинь байдаг. Тийм яг үнэхээр ингээд том юм хүсэл мөрөөдөл гэвэл юу вэ? Яг мэдээж нөх хүн болгонд мөрөөдөл байдаг те. Тэг мөрөөдлөө биелүүлэх бол одоо товчхондоо хэлэхэд бол тийм. Ер нь яг ингээд зүрхээ гоё мэдрээд бас ингээ гоё те. Зүрхээ мэдрээ. Ер нь ингээд залуучуудаа бас нэг гоё юм бясалгал хийж байгаарэ гэж хэлмээр байна. Бид нар чинь ингээл байн гоцоо ухаал ингээл зүгээрээ чадхаа болцсон шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр яг ер нь өдөрт нэг 5 минут ч юм уу хэдхэн минут ингээд чимээгүй аимсгалаа зүрх рүү аимсгалаа. Яг өөрийнхөө тэр бодол бол энэ чинь нэг 50,000 бодол ингээл байн орж гарч байгаа нэг юм нөгөө завгүй юм юу шиг байхгүй. Онгоцны бодол шиг тий. Байн хүмүүс орж гарч идэг. Ямар ч хүн орж гараад байгаа мэддэггүй тий. Тэгэхээр тэр тархины юг жоохон ингээд үл анзаараад яг энэ зүрх рүүгээ ингээд аимсгалаад мэдрээд үзвэл энд гоё хайрын мэдрэмжлээд байгаа юм. Гоё ингээд хайрламаар байдаг, бусдыг хайрламаар те хайрыг мэдрүүлмээр байдаг те. Тэр нь ямар ч хэлбэрээр байж болно те. Одоо бусдад туслах ч юм уу эсвэл гоё ажлын байр үүсгэх ч гэдэм үү. Өөрт байгаа тэр сайхан юмаа бусдад хуваалцах нь л яг тэр зүрхний хүсэл гэх юм уу. Тийм байдаг бах. Тэгэхээр одоо чиний хувьд бол одоо чиний гоё нэвтрүүлэг хийгээд хүмүүсийн гоё дурсамжуудыг те тэндээс олж авсан одоо тэр дурсамжуудаас гарч байгаа гоё юм өнцгүүд одоо юу гэдгийг те тэрийг хүргэх нь одоо чиний зүрхний хүсэл гэж би яг таамаглаж байна. Гэхдээ бас зөндөл тэр чинь бас хязгааргүй л дээ. Энэ бол зөвхөн нэг хэлбэр нь. Тэрэн шиг одоо комеди ч гэсэн миний зүгээр нэг л одоо хайраа илэрхийлж байгаа ч юм уу те. Тэр л нэг хэлбэр бусдыг инээлгэх бас гоё те. Аз жаргалыг түгээх гоё юм. Гэтэ хамгийн гоё нь бол яг бусад хүмүүс яг тэр ингээд нэг гоё цэцэг шиг дэлгэрж байгаа нээр гоё дээ. Одоо тайзан дээр ингээд анх бүгд л одоо анх open mic-аар эхэлдэг те. Одоо манай идрээ нөө амраа байна уу одоо хэн бидээ хануу
бүгд л анх ингээл тайзан дээр ингээл гараал сандраал хөөрхөн те хичээл ингээл за одоо ямар гоё өөрсдийгөө олж нээж гин те нээсэн байна. Тэрүүгээр бас юу гэдгийг нийгэмдээ тустай одоо те олон нийтэд юм тустай юм гоё хийж байгаа бол тэр нь их сайхан байдаг. Одоо тийм хүмүүсийг гоё олж нээж илрүүлж дэлгэрүүлж хөгжүүлэх нь надад их сайхан санагддаг. Ямар гоё тийм үү? Тэр чинь хамгийн гоё буян шүү дээ. Энэ бол өстой гоё хариулт байна. Одоо нэг юм юу гэдэг гэр ороод төрхий ингээл бас дэлхийн одоо хор тавдрыг имжлэх хүүхэд байгаа ч юм билүү те. Дараагийн одоо мэдгүй одоо те химэл оюуханаар амар хийх хүүхдүүд байгаа ч юм билүү те. Тим хүүхдүүдийг гоё ингээ олж нээгээд ингээд боломжтой хүмүүсүүд нь арай боломж багтай хүмүүстэй ингэж тийм боломжийг өгөх хэрэгтэй юм болов уу гэж боддتي. Би болохоор масар их боломжтой төрсөн гэж би бодоод байгаа. Яг хоо тэрүүгээр нэг өнгөрөөд байгаа ч юм биш л те. Зүгээр л миний оногдсон энэ хувь заяа ийм юм маань бол юм байна. Над одоо бас те давуу талууд байсан байна. Одоо юу гэдгийг те сайхан гэр бүл төсч төрөнсөн ч гэдэм үү. Энүүгээр би бусдад ингээд энийга түгэх, шеэрлэх, аль болох тийм сайхан гэр бүлүүд олон байгаасай л гэж одоо хүсдэг гэх юм уу? Ямар гоё. Одоо ингээд би ингээд асуултаа тавьж байхдаа за нэг иймэрхүү хариулт өгөх болов уу гэж ингээд хүлээлт байгаа штэ. Тэрнээс ер нь бол амар гоё давсан. Айгу гоё хариултууд өгч шүү гэж юу. За гэлээ. Тий. Та одоо яасан ч нөгөө номныхын талаар ном одоо бич байгаа гэдгсэн штэ. Тэгээ хоёлаа ингээд сая ярьжсэн шиг за орог энэ подкаст таны дээр номны одоо трейлер гэдэг шиг тим ихлээж болох уу гэдэг шиг ер нь яг ном бичих болсон тэ шалтгаан нэр юу юм бэ? За одоо энэ ирэх жил 26 онд гарах бах. Ер нь бол номны гол агуулга нь бол энэ comedy UB comedy гэж энэ одоо аяллаа тий. Энэ замнал маань одоо яаж эхэлсэн бэ? Одоо яаж өрнөсөн бэ? Гэхдээ энэ дуусаагүй л энэ чинь дөнгөж одоо UB одоо comedy-гийн Монголын одоо хошин урлагийн нэг л жижигэн одоо нэг юм дэвтэр багхгүй юу? Тэгээ 12 жил болж байгаа 26 оны 1 сарын 30-нд тэгээд яг анх бид нар чинь яг морин жилийн босгон дээр одоо яг анхны open mic хийж эхэлж исэн. Одоо манай ээж яг ярьжсэн санагддээ яг бид хоёр ингээд ярьсан байхгүй. 14 оны 1 сарын 30-нд яг ингээд битүүний орой basement гэх клубт ингээд би найзуудтайгаа цуглуулаад тэгээ ингээд тайзан дээр open mic одоо хошин шогийн comedy open mic гэд хийгээд тэгээд тэр оройн гэхдээ нэг олон хүн гараагүй л дээ. Би өөрөө яриад амар сандраад тэгээ тэнд байсан залуучууд ганц хоёр залуу яриад. Гэтэ одоогийн комеди хийж байгаа хүмүүс биш шүү. Зүгээр тэнд байсан л залуучуудаас намайг өрөвдөд тайсан дээр ярьсан юм шиг л. Тэгээд ээжтэйгээ ярьсан чи минийхөө энэ өнөөдөр юм шинэ юм ажил үйл эхлэхэд их сайн өдөр гэж шүү гэдэгчсэн байхгүй. Тэгээд ямар гоё юм бэ би яг энэ open mic хийж эхэлж байгаа гэд тэгээ ярьжсэн. Тэгээд одоо яг морин жил дахиад гарах гэж байна. 12 жил чинь бас нэг хөөрхөн ингээд түүх өрнөжж байгаа байхгүй. Тэгээ энийга энэ ягаад энэ аялал эхэлсэн те яаж эхэлсэн яаж өрнөсөн ямар гоё дөрүүд гарч ирсэн те. Тэгээ энэ comedy UB comedy чинь бас нэг Монголын одоо орчин үеийн бас нэг үзэгдэл байгаа байхгүй. Тэгээ тэрийг л ер нь ингээд түүх нь бас хүрээгүй байгаа халуун байгаа дээрээ хүмүүсийн ой санамж дорсомж нь бүдгэрээгүй байгаа дээр бас биччихүүлдэг. Зөвхөн би тэрийг бичээгүй. Би бас мэргэжлийн одоо бичдэг зохиолчтой хамтарч бичиж байгаа. Дээрээс нь бас одоо нөгөө комедигийн анхны залуучуудтайгаа бас тэднийхээ бас яриаг оруулж байгаа. Тэгээд ингээ сайхан нэгдүгээр дэвтрээ ямар ч гэсэн биччихье. 12 жил 160 те. 160 гэж яриад байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ түүхийг биччихүүлдээ гэж зорьсон байгаа. Suzuki гэдэг компани, team компанитай хамтраад бичиж байгаа. Тэгэхээр ер нь ингээ таны дурсамжууд айгу ингээ наан байгаа гэдэгсэн шүү дээ. Тий одоо яг нөгөө фреш байгаа тэр нь тий. Тэгээ бас дагалдаад баримтат кино гарна эргэж. Тий 12 жилийн хойд тэр ер нь ойд дээр ч гэдэг 12 жилийн одоо яг энэ 26 ондоо. Тий хавар нөө болохгүй бол намар л гарах баг. Сайн нөгөө хоёулаа эхлээс өмнө ярьжсэн та Got Talent-д орохоос өмнө UB comedy-г эхлүүлсэн байсан гэдгсэн тий. Тий 11 Got Talent чи 15 онд болсон. Анхны сезон. Тэгэхээр чи нэг comedy-га эхлээд нэг жил гараа болцсон байсан байхгүй. Тий тэгэл ер нь тухайн үед манай эдрээ чи юу яагач энэ stand up урлагаас таниулаач. Тийм үү. Тий. Монголд одоо Got Talent гэдэг дэлхийн алдартай франчайз орж ирж байна тий. Монгол HD суугаар одоо гарах юм байна. Тэрэн дээр одоо stand up байгаа одоо ингээд төлөөлөө те монголчуудаа таниулаач энэ гоё боломж юм шүү гэд. Тэгэл би окей гэл явж ороод эхний шатан дээрээ шугасагдаад. Тий.
Тэгээ одоо ингээ харахаар бас надад аим сонирхолтой санагдаад байдаг нь олны өмнө ингээл гараад нөгөө хүмүүс нь инехгүй ч гэдэг юм уу те тэр томд ингээ тайзан дээр ингээ гарангууд нь юм шантрах нэг юм мэдрэмжээс ингээ байж болно шүү дээ. Тэгэнгүүт эсэргээрээ та бүр ингээ босоод өнөөдөр UB comedy ингээ баг үзээгүй хүмүүс ерөн цөөхөн тооны хэмжээний ингээ болцоод байна шүү дээ. Хүн болго UB comedy ингүүд мэддэг болсон. Комедиан гэвэл юу гэдэг мэддэг болсон те. Тэгээ харахаар мэддэг. Ер нь те тодорхой хэмжээнд мэддэг болсон хэмжээнд ингээ ирсэн байгаад ингээ харангууд игжихнээс юм гоё ингээд амар сонирн байгаад байгаа байхгүй те ямар гоё юм бэ нэг үлгэрлэж болохоор ч юм шиг тэгээ тэр юм шантраагүй үндийг хүртэл ингээд өнөөдөр 12 жилийн турш ингээд хүүхдээ тэгвэл ингээ өсгөж байж улаад ингээ явуулах хэмжээнд нь ер нь юу авч явж юу гэдэг л их сайн санагдсан. Тий, ер нь бол баярлаа. Тухайн үед яг би нөгөө яг тэр Улаанбаатар чуулга дээр Got Talent-ийн бичлэг болоод тэгээд намайг чи X дарж мараад харангийн жук авах чи мэд өөр юм ол чи юм ээ тэгээд ингээд ер нь бол монголчуудын өмнө амбардаад гаргаж байгаа байхгүй. Тэр үзэгчд нь бүр ингээ вүү гэж мэгэл те тэрийг үзүүлэх амар гоё тий. Ер нь бол одоо надад тэр амар амттай. Яг үнэхээр тийм одоо хатуу одоо тэр тайзнаас ингэж те алгадуулж гэх юм уу те одоо буусан маа надад их амттай санагдаад байгаа байхгүй. Тэгэхгүй ингээл дандаа дардан замаар явсан бол бас уйтгартай шүү те. Тэгээд яг тэндээс би гараад гэрлүүгээ алхаа явж байхдаа юу хичвэл гэж бодсон. Яагаад би энэ юун тэмцээнд орч. За би ямар ч гэсэн ихтэй харуулна. Би л stand up comedy чинь би биш шүү те. Энд чинь амар гоё урлаг те. Тэгээд дээрэс нь ер нь би энэ тэр одоо comedy stand up comedy гэдэг энэ урлагтаа бүр үнэхээр хайртай байхгүй. Үнэхээр хайртай болохоор л яаж намайг хин юу чи наадгаа бойл гэж хэлсэн ч надаа миний чих рүү орохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүн өөрөө тэр ямар нэг юм одоо тий өөрийнхөө ажил мэргэжилчд өөрийнхөө тэр юмда маш их хайртай хүн ямар ч одоо тэндээс орлого олохгүй байсан ч хамаагүй тий зүгээр л би нэг хүнийг нэг өөрийнхөө бодож олсныг хошигнлыг ингээ яриад хүн инээлгжлээвэл би тэндээс ингээ ашиг авчиж байгаа байхгүй. Ер нь бол миний ашиг бол тэр байгаа даа. Тэ. Нэмэлт мөнгө төгрөг энэ бол бонус. Тийм. Би бол зүгээр л нэг хүүхдийнхээ памперсны мөнгөний л олчих юмсан гэж анх боддог байсан. Манай охин төрөөл. Тэгэл анх нэг үзэгчд дундаа би такс авахаас ичдэг байсан. Тэгээ би үзэгчд дундаа нэг юм нэг 40 минут л цаг би ганцаараа яриад тэр үе чинь би ганцаараа ярьдаг байсан. Ханаа манаа эдрийн энтер орж ирээгүй байсан. Тэгээд үзэгчд дундаа за та хэд маань нийтдээ санагдсан бол надаа ингээд энэ хайрцагын дотор ингээд танд өгөөрэй гэд. Анх тэгсэн чинь тэр хүмүүс ингээ мөнгө хийгээд basement гэх клуб тэгээд ингээ тайсны ард ингээ тоолоод үтсэн чинь 40,000 төгрөг байсан. Тэгээ би бүр баярлаа. Энэгээр чи мөнгө бас ингээ зүгээр би зөвхөн энийгээ хийгээд амьдрч болох юм байна. Нэг орой 40,000 олох нь л надаа тэгэхээр амттай. Тэгээ би тэрүүгээр шууд памперс аваад хүүхдтэй одоо гэртээ одоо баатар шиг орж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр нөгөө миний хувьд бол тэр хүмүүсийн юу гэж хэлэх нь надад ерөөсөө хамаагүй зүгээр энэ комеди гэдэг урлаг үнэхээр том урлаг одоо хүн төрөлхтөн үүссэн цагаас л баг байсан баг хүн энийх дуртай. Тэгэхээр энэ бол үргэлжид байд би өөрөө тэрэнд ингээ шантраад яах юм те. Тийм зүгээр дахиад оролдоод үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл анхны одоо тэр 6 сар бол надад үнэхээр хэцүү байсан. Яг сочроо олохгүй тайзан дээр сандраал ингээл чичрээл те. Ичиж санаа зовол бантаал ер нь бол тийм их зөндөө туулцсан байсан болохоор ингээ stand up comedy ер нь ингээ тайзан дээр баян ингээ гараал юм бантаад тахаар хүн юм сүултээ дүжирчдэг юм л. Хин ч юу гэж хэлсэн нэг тоохоо болчдөг ч юм уу нэг жоохон тийм сэтгэлийн хаттай л болгочдөг гэх юм уу. Тэгэхээр нөгөө таны яг үнэхээр дуртай гэдэг чинь л бас ингээ хүнийгээс байлгаж идэг болов гэж би сая бодлоо. Тэгэхгүй ингээл тайзан дээр гараал ингээл ичмэр байдалд ороод тэгэл байнга ороод тахаар болмоор юм шиг санагдаж хүнд санагдж олно шүү дээ. Тэгмээ танд зэрэг дүжирчсэн хэмжээнд нь байн гараад исэн гэдгийг сонсонгуудаа нэр үнэхээр дуртай юм олоод ингээ явангууд бас ийм байдгийн байхтай гэж би бодлоо сая. Тийм шүү дээ. Одоо би зүгээр нэр хүнд олохын төлөө ч юм уу ашиг орлого олохын төлөө байсан бол болж шүү дээ юм бол. Тэгэхэд би зүгээр л хүмүүсийг инээлгмээр байна. Гоё энэ Монголд ийм урлаг чөлөөтэй гоё залуучууд те ажиллаад дараад нэг шар харыг уунгаа ч юм уу уухгүй ч юм уу те ингээд тайзан дээр зүгээр л нийгэмд болж байгаа өдөр тутамд болж байгаа юм хошигноод ярддаг те эн чинь чөлөө сэтгэлгээ байхгүй. Залуучууд одоо ямар гоё юм чөлөөтэй хошигндаг болж байна. Хошигнол гэдэг чинь ер нь бол ямиг дандаа засаж сайжруулдаг байхгүй. Одоо нийгэмд болохгүй байгаа ямиг л бид нар харж байгаа шүү дээ. Эсвэл өөртөө болохгүй байгаа ямиг олж хараад тэрийг шоолж чадчихна гэдэг чинь бас сэтгэлийн хат байхгүй. Хүн өөрийгөө шоолуулахгүй гэдэг хүн чинь амар эмзэг байдаг байхгүй. Асар том юм хан усгацсан тий. Тэгэл одоо тэр одоо юу төгс хүн гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар шоолох юм үргэлж байдаг.
сайжруул засах юм үргэлж байдаг. Тэрийг бол ингээд хошин шог чинь тэрийг ингээд шоолж идэг байхгүй. Энэ чинь болохгүй шүү гэдэг. Энд чинь хэтрээд дээ шүү. Тэ? Тэрийг ингээд шоолж инээдэг. Инээлгэж одоо тэрүүгээрээ асуудлаа л яриад байгаа байхгүй юу? Тэгэхгүй асуудлыг чинь ингээд шүүмжилж яриул тэр чинь хүн дургуут шүү дээ. Хүн ингээд шоолоод эргэн тойрон хүмүүс ээ гэж шоолчингууд хүн чинь ингээд ичдэг байхгүй. Ичээд тэгээ тэрийг энэ боли. Одоо энэ одоо орк үлдлээ болио ч гэдэг юм үү те. Тэгэхээр энэ нийгмийг бол үргэлж сайжруулж засаж байдаг юм шүү. Энэ хошин урлаг бол анх үүссэн цагаасаа л тийм байсан. Одоо эртний грекэд үүсчихсэн. Комеди, трагеди гэдэг нэг уйлцсан инээдсэн маск байдаг шүү дээ. Театрын урлагч нь грекэд үүсчихсэн. Тэгээ анхны грекийн тэр хошин жүжигүүд бол бас л юм нийгмээ шүүмжилсэн. Одоо тухайн үеийн одоо эрх мэдэлтэй тэ задарсан тийм хүмүүсүүдийг шүүмжилдэг байсан. Тэгээ тийм л байсан. Бас одоо ингээд бас секс мекс тийм сэдвүүд байдаг байсан. Дээр висэл байдаг байсан. Энэ бол ерөөсөө шин юм бол биш. Хувраал хүсэл өөрчлөгдөл явдаг байх нь тий. Яг үнэ. За одоо тэгээд тэгэнгүүт яг яагаад энэ ч ингээд дуртай болчоо гэдэг тэгэнгүүт одооны таныг яг одооны таагаар ингээд харахад мэдээч хэрэг учир дутагдaltaй тий. Тийм учраас өнөөдөр хоёулаа ингээд өмнөх үеийн гэдэг шиг ингээд за хоёулаа ингээд өсвөр насруу ингээд дараагийнхаа үе рүү учир шалтгаан руу ингээд баг багаар орё гэж. За хоёулаа энэ зураг ингээд бариад ах юм. Энэ хоёр зураг чинь насны хувьд арай ойролцоо тий. За ер нь таны ингээд сонгож авсан зураг болгон л ингээд өөрөө цаана утга учиртай сонгож авсан зурагнууд байгаа. Тий яг хөө мэдээж зөндөөл зургууд байгаа л да. Тэгээд энэ хоёр эрэгтэй жоохон хөвгт манай хоёр төрсөн дөө. Тэнүүн төгөлдөр гээд би энд нэг 17 8-тай. Үгүй 19 20 үржсэн юм уу? Тэгээд тийм бид нар ч одоо ээж аваасаа тавуулаа. Тэгээ оюутан байсан үе ер нь амьд төгчм нэлээх сонсдог. Тийм байсан л та. Тэгээ оюутан үеийн зураг байна. Тэр үедээ ер нь нөгөө би ингээд хипхоп хөгжим, амьд хөгжим, ер нь электроник хөгжим, ер нь хөгжимд их дуртай. Багасаа бүжиглж дуулж бүжиглэх дуртай. Өг мөг хүчдэг те. Одоо рэп өг мөг хүчдэг ч юм уу те. Нэг тийм ер нь л юм урлагт их тийм хайртай хөгт байсан. Энэ одоо Япон хувцастай байгаа. Энэ болохоор манай ээж Токиод 4 жил Токиогийн TMDU Tokyo Medical Dental University хаа. Тий одоо өөр нэртэй болсон. Шүд эрүүн нүрийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Энэ үед үү? Тий. За. Тий тэр үед бид ээж дээрээ нэг 100 очоод 100-ны амралтаараас очиж 3 сар байсан. Тэгээ манай ээжийн багшийн гэрт нь. Манай ээжийн багш нар ээжд маань их сайн. Тий. Миока багшийн гэрт, Мацу багшийн гэрт. Тэгээ бид нар тийм гоё юм кимоно энэ төр бэлгэлж ийсэн. Ээж маань бас маш хөдөлмөрч бүсгүй, хөдөлмөрч эмхтэй. Тэр юм бас л одоо ором зориг бүх юмаа л ингээл авсан тий. Би бол баг ээжигээ их дуурайсан. Тийм одоо хөвгтөлтэй. Энэ зурган дээр бол би 15 настай. Манай орхон Тэмүүлэнгээ миний хоёр төрсөн дүү маань байна. Тэгэхээр энэ тавуулаа байсан юм билэн тий. Нэр ингээ харсан чи яг одоо ингээд бүх одоо дүүнэртэйгээ хамт байгаа зургууд юм шүү тий. Стогоо. За одоо ингээ харахаар чинь ер нь бол одоо өсвөр нас гэж харъя л да. Ер нь өсвөр нас дээр чинь ингээд та ямар хүүхэд байсан? Өсвөр насндаа юм л их сонирхдаг, хөл өмгөх тоглох дуртай. Тэгэл ангийнхаа хүүхдүүдтэй дандаа л ингээл шигнал маазраал байж идэг. Ер нь ангийн жоохон тийм алиалагч маягийн тийм хүүхэд байсан юм шиг байгаа. Тийм манай ангийнх л сайн мэдгэх манай найзууд. Тийм тэгээд ер нь хөгжим, дуу хөгжимд их сонирхолтой, их мөрөөдмтгий, эмээх гоё төсөөлөх дуртай. Тийм хүүхдээсөө тэгээд жоохон сахилгагүй маягийн. Тэгээд манай сургуулийн багш анги өдөрцөн багш маань хэлж илүү да нэг хичээл орж явахт нэг артлын хэсгээр суудсан хүүхдүүдийг инээлгэлтэй ингээ нэг хичээл өмүүлээд тахгүй юм. Тэнгүүд чи одоо дандаа болтой штэ чи төвсэгдээ болтой штэ тэр манай орос сургууль сурсан л да. Намайг дандаа ингээ тийм чалчаал дими юм чалчаад ингээ хичээл өмүүлээд тах юм. Чи одоо дими юм чалчдгаараа баг одоо амьдрах гээд байгаа юм уу? Тэгсэн чи одоо ингээ бодоодсэн чи яг л комеди ярьдаг юм ажил хийж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яхаа бас гоё манай багш маань нэг юм загнангаа өрөөцсөн ч юм шиг те. Одоо тгээ санагдтiin. Тэгээд ер нь өсвөр үедээ бол их хөдөлгөөнтэй. Гэхдээ тийм муу тийм хулиган хөвгт бол байгаагүй л те. Тэгээд дуу хөгжимд их дуртай. Үг мүг бичин нэг тийм ер нь нэг юм бүтээлч маяг юм байх гэдэг байсан юм шиг байна. Тэгээ одоо манай
гинжин ч одоо бид хоёр ч яг 10 жилийн найзуудаараа ингэж бас их гоё хамтлаг гэж одоо хамт хипхоп хөгжимд их дурлаж те. Харин одоо ч би хипхоп хөгжимд маш дуртай. Өдөр тутамдаа сонсдог. Тэндээс ирчүүч авдаг. Тиймэрхүү хөвгт байсан. Өсвөр насны дээр чи өөр нь та аюу том мөрөөдөлтэйсэн гэдэг чинь шүү дээ. Юу мөрөөддөг вэ? За би бол бүр ерөөсө хөл өмгчин болно гэж мөрөөддөг гэсэн. За. Английн одоо Премьер Лиг тоглоно. Хөл өмгт маш хайртай, дуртай. Тэгээд миний одоо хайртай баг Ливерпул FC байна. Ливерпултэй тоглоно одоо. Тийм л одоо гинэн мөрөөдөлтөй те. Тэгээд яг хаа тийм ч одоо муугүй тоглолдог байсан. Гэхдээ одоо мэдээж шигшээ янз бүрийн одоо клуб багт орохоор тийм хэмжээнд байгаагүй. Гэхдээ мөрөөдөл нь бол тийм том. Тийм тэгээд хөл өмгчин болно гэж мөрөөддөг байсан. За тэгээд хипхоп одоо хөгжмөр одоо ингээд рэпер болно гэж мөрөөдчих одоо дуу муу бичиж үг мөг бичдэг байсан. Тэгээд сүүлдээ 18 9 настайдаа амьд хөгжим сонирхоод амьд хөгжмийн хамтлагтай болно гэж бас их мөрөөддөг байсан. Тэгэл найзуудтайгаа урайлал хамтдаа ингээл гитар хөгжим сураал тэгээд бас яг чадвар маань тэгж сайн өрөөгүй л дээ. Тийм ер нь бол нэг тиймэрхүү. Гэхдээ надаа нэг юм ингээл яг нэг юм одоо хүмүүсийг ингээл гоё баярлуулах ингээл хайрлуулах тийм нэг юм олонний танил ч юм уу мэдээ од болох ч юм уу нэг тийм болох юм шиг тийм мэдрэмж дандаа байгаад идэгсэн. Өөрийгөө тэгж төсөөлдөг байсан. Хүмүүс ингээл алга тасч масч байгаа ч юм уу те. Тийм тэгэхээр энэ одоо мөрөөдөлтөл байсан баахгүй те. За ингээд энэ үед ч юм болохоор бас ингээд хөл бөмбөгчин гэдэг шиг юм сонирхолтой төр нь бол ингээд өөрчлөгдөсөн байна шүү дээ. Тэнгүүд та одоо яг ингээд хүмүүс ингээд инээлх ингээд сонирхолтой байна гэх мөрөөдлөө яг энэ юм байна гэсэн мэдрэмж аваад өнөөдөр хүртэл ингээд явж байгаа гэсэн үг шүү дээ. Та тэгээд яг комедиан болох энэ хүсэл юу хизээнээс эхэлсэн? Энэ одоо баг энэ 15 автаа үеийн л энэ. За хоёулаа дүүлээ шори. Тэ энэ үедээ нөгөө тэр үед чинь YouTube гэдэг сайт те дөнгөж бий болцсон. Тэгэл YouTube руу орж ингээл янз бүрийн дуу хөгжим сонсно. Дээрэс нь нөгөө би чинь багасаа ингээд ер нь англи хэл их дажгүй ойлгодог тийм одоо Америк дуу хөгжим тэгэл нөгөө юм үзсээр байгаа тэр нь. Тэгээ дээрэс нь бас англи хэлний олимпиадын энэ төр бас нэлээд ордог байсан л да. Тэгээ тарцсангуу одоо англи хэлний мэдлэг гэх юм уу зүгээр ингээ унган ингээ ойлгодог. YouTube дээр ингээд инээдмийн бичлэгүүд байдаг гэсэн юм. Тэрэн дээр одоо Дэйв Шапел, Кат Уильямс, Кевин Харт гэдэг юм уу те одоо нэг харуудын хөгжмийг сонсдог болохоор яг тэдний одоо нэг бас юм хошин шогийн бас үзэх дуртай болцсон байсан. Тэгэл ингээл үзэл янгууд нэг хүн ингээл заал дөрвөн хүнийг те бараг ингээл театр дөрвөн хүнийг инээлгээл ярьж байгаа юм дандаа тэр одоо нэг соёлын ялгаа, арьс өнгөний үзэл тэгт яг нийгмийн асуудлуудыг ярингаа маш гоё юм. Ер нь бол ухаалгаар болон маш юм гоё юм хошин байдлаар ингээ илэрхийлдэг тэр асуудлуудыг. Цаанаа тэр асуудал нь байгаад байгаа. Яг илэрхийлж байгаа нь бол мэдээж юм хошин байдлаар. Тэрийг үзэж бүр ингээ амар инээдэг найзуудтайгаа ингээл үзэл инээгээл өмдөндөө шийтлээ инээгээл. Тийм байсан. Тэгээ Монголд яг ийм хошин шог байж болтгүй бахтай гэж тэр бодлыг нэг 15 6 тагаас үүссэн. Тэгээд одоо яг энэ кимонотой үе гэсэн үг юм уу? Тий, одоо нэг энэ 10 ер нь энэ үед л нэг. За тэгээ Монголд нэг юм байгаасаа одоо тэр үед ч бол одоо хошин шогийн продакшнууд одоо тоглолтуудаа хийдэг байсан. Тэгээд оюутан байх үедээ ер нь бол тэгэл яг юм яг уртцаагааны тэнд нэг юм комеди клуб гэдэг нэг юм газар нэгдсэн байсан. Би яг сургууль маань тийш байдагс. Тэгсэн чинь нэг комеди клуб гэдэг хаягтай газар ахын би шүү Google харсан байхгүй. Бүр ингээд Google те. Тэгээ орсон чинь нэг ах суужсэн. Тэгээд тэр ахтай танилцаад энэ ингээ комеди тоглолт болд юм уу гэсэн чинь хошин шогийнхын ч ахын найзууд энд ирж бас бид нар сая ингээд инээж анаагаад бас ингээд суудаг юм аа гэх ингээд. Би танаад ингээд тоглолт хийж болох юм болох уу гэсэн чинь чи ямар төрлөөр яадаг гэсэн. Stand up comedy гэдэг ийм төрлөөр наа чи юу яадаг гэсэн. Ганц хүн ингээд ярьдаг мэрдэг. Тэгээд за мэдүү тэгээд ах тэр хөрөөд ирээрээ гэдэг чсэн байхгүй. Тэгээд би нэг бас ингээд айж явж тэр нь чи бас шууд ингээд яваад орчихгүй шүү дээ. Бас ингээд хүн чи айгаал ингээд. Тэгж байгаа эргээ ирсэн чи нөгөө газар байхгүй болчихсон байхгүй. 19 20 настай одоо нэг 2011 12 оны үед юм уу. Тэгэл 12 онд сургуулаа төгсөөл 13 онд яг анх удаага би Америк нэгдсэн улсад ингээ гэр бүлэрээ бас нэг амралтаар ингээ явах одоо сайхан аз завшаан олцсон. Тэгээд хэдхэн хоногор явсан. Тэгээд Лос Анжелес хотод бууж байгаа. Тэгээд онгоцны буудлаар буусан чи урдуур ингээ Snoop Dogg явжтэй. Амар кино шиг санагддаг юм. Яг Америкт анх буухал үнэхээр кино шиг. Ялангуяа багасаа ингээд нөгөө Америк кино, дуу хөгжим тэр соёлын одоо нэг дайралтанд нөрцсөн те. Тийм хүний хувьд бол ингээ яг очиход бол ингээ зөвл кинон дотор орж байгаа. Холливуудын кино шиг. Хүн болгоо ингээл киноны дөрүүдч юм шиг. Тийм. Тэгээд миний хувьд бол хамгийн түрүүнд шууд тэр stand up comedy club одоо Laugh Factory гэх клуб руу очиж исэн. Одоо Монгол хөгтүүд ч одоо жишээ нь
Америкт очивол ингээл бид нар чи багасаа сакс макс үзэн те NBA-ийн тоглолт үзэх юмсан гэдэг юм ингээл нэг гоё мөрөөдлүүд байдаг штэ. Миний хувьд бол зүгээр л тэр Enedmin клуб, хошин шогийн клуб руу л очих мөрөөдлөөсөн. Тэгээд бүр тасалбар энтрээ бүр Америкт очихоос өмнө худалдаад авцсан. Тэгээд ингээ очиод орох гэсэн чи 21 хүрээгүй оруулахгүй. Тэгээ манай аав намайг батлан дагаад оруулж байгаа байхгүй юу. Тэгээд тэр тоглолтыг үзсэн. Тэр орой нэг 7-8 комедиан тайзан дээр гарч байгаа. Тэгээ ингээд би ч ганцаараа үзээд ингээд ундаа байгаа. Ямар ч алкогол авч болохгүй тий. Тэгээ үзэж байхдаа би бүх юм ажигласан. Ингээд за тэр тайзан дээр гарч байгаа хүмүүс тэр ажиллаж байгаа зөөгчнөр тий. Одоо тэр хамгаалагч нь яаж ажиллаж байна, энэ дотоод засал нь ямар байна, зүгээр бүх юм ингээ өөртөө бүр шингээж байгаа байхгүй. Тэгээ тэр үед чинь би оюутан байхдаа нэг зөөгч бармен энэ төр бас ажил бас хийж үзчихсэн. Америкт үү? Монголд. Тийм тэгээд яг ингээл хүмүүсийн ажиллаж байгаа байдал мэт бүх юм ингээл одоо нэг юм тагнуул шиг баг ингээл анзаараад тэгээд тэнд байж байхдаа би ерөөсөө энэ хийж болох юм байна гэж бодсон. Монголд энийг хийж болох юм байна. Тэгээ 13 оны тэр 1 сар тэгж аялаад ирсэн. Ирээд үндэсний телевизэд ажилд ороод 1 жил гаруй ажиллаад тэгээ ажилласаа гараад би өөрөө ер нь комедигаа хийнэ гэж бодоо. Шууд ажилласаа амар зөрөгтэйгээр гараад тэгэл 14 оны 1 сард эхэлсэн. Тэгээд ер нь бол энэ зөв үйл явдал нэмдэгтээ дотоод миний нөгөө нэг дотоод одоо үйл явдал бол юм байхгүй. Би энийг Монголд ингээ байгаасаа гэж маш их хүсэжсэн байхгүй. Одоо Монголд ийм хошигнол байвал би шууд очиод тасалбарыг аваад хамгийн уртлыг инээнд нь суугаад үзэн, дэмжиж үзнэ. Үзэгч байна гэ тэ. Тэгснээ тэр ингээ нэг ийм эргэлт болж байгаа байхгүй. Яагаад би энийг өөрөө хийж болохгүй гэж. Би энийг тэгж хүсэж байгаа юм бол тэ одоо нэг Махатма Гандигийн үг гэдэг штэ алдартай үг тэ дэлхийн ертөнцид гаргахыг одоо тэ байгаасаа гэж хүсэж байгаа өөрчлөлт нь та өөрөө бай гэх тэ үнэхээр тэрийг өөрчлөгдөөсөө гэж хүсэж байгаа бол та тэрийг хийлтэй ягаад гар бие оролцож болохгүй гэж тэ одоо яг тэр одоо нэг юм итгэл үнэмшил миний дотор бий болоод би ер нь өөрөө энийг хийгээд үзье ер нь болох юм байна ингээл тентний нэг юм зааланд ингээл суугаад инээлддэт юм байна тэ тэрийг одоо ингээд өөрөө очиж үзсэн маань ингээд маш том одоо манай гэр бүлийн хөрөнгө оруулалт болсон байгаа байхгүй надад хийсэн. Эргүүлээд одоо Монголын комедид хийсэн хөрөнгө оруулалт болчихж байгаа байхгүй. Тэндээс их юм сураад өөртөө дотоод тэр нөгөө нэг итгэл үнэмшлээ би бол өөрийгөө ятгаад нөгөө талдаас айдас байгаа байхгүй. Би энийг их асар их хүсэж байгаа. Би энийг оролдож үзэхгүйгээр ингээд хаяад ингээд заа гэд айдастай автаад ингээд дийлдээд зүгээр одоо өөр ажиллаа хийгээд ингээд явсан бол ирээдүйд би маш их харамсна гэдэг тэр харамсгаас айх айдас байсан. Тэгээ за айсан ч гэсэн оролдоод үзье гэл. Тэгэл нэг хүүт ус руу ингээл гэл ороод ингээл цачирдаг штэ. Тэр шиг л ер нь тайсан дээр тухайш нэг тайз мэз гэж нэг гоё юм байгааг. Яг basement гэх клуб маань бол надад маш их одоо тэгж хөгжих цэцэглэх тийм боломжийг олгосон маш хайртай. Тухайн үе одоо тий залуучууд Ганзо, Темка тэргээд basement-ийн одоо тий Пого, PD гэх залуучууд маань бол маш их дэмжижсэн. Тийм тэгээд хөөгд явуулчих л байхгүй намайг тий. Наа чи инээдгүй юм чи одоо болоо юу гэдэг байгаа юм гэл те. Тэгэх боломж бол байсан. Тэгэхэд дэмжижсэн. Тэгэхээр ер нь бол тэр нэг итгэл үнэмшил яг ингээд үнэхээр хайртай дуртай юм аа. Ингээд үзмээр байна, хиймээр байна, бий болгомоор байна. Тэгж жагаад за яагаад би өөрөө хийж болохгүй гэж те. Тэгэхээр нөгөө нэг юм үзэгч ч гэдэг юм уу тийм биш тоглогч болж байгаа те. Одоо хөндлөнгөөс харж байгаа хүн биш. Яг одоо нөгөө видео тоглоом дээр гол дүрийн тоглогч яг тэр үйлдэлийг хийж л одоо үеэд авдаг штэ тий. Яг тэрэн шиг ингээд нэг тийм гоё итгэл үнэмшил бий болсон. Тэгэхээр яг энэ зүгээр энүүгээр би юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн надад энэ хамаатай ш. Хүн болгон амьдралынхаа гол дүр номер 1 тоглогч тий. Player number 1. Тэгэхээр та яг энэ үнэхээр хүсэж байгаа зүйлээ яг өөрөө тэрэндээ гар бие оролцсон. Чадахгүй байсан ч хийгээд оролдоод үзтээ. Тэндээс маш их юм сурдаг, маш их юм дараагийн замууд нь тодорч эхэлдэг. Харанхуй байсан юмнууд нь ингээ нээгдэж эхэлдэг те. Тийм. Тэгэхээр ер нь бол тэр айдас авчиж болохгүй. Тэр нөгөө нэг тархинд чинь нөгөө нэг орж ирээд байгаа, чамайг айлгаад байгаа, хойш нь татаад байгаа. Тэгэхээр тэр айдастай автаад ингээ яасан бол одоо бид нар шал өөр ертөнцид амьдрах байсан байна л да. Одоо миний хувьд бол те. Миний амьдрал шал өөр байсан байна. Монголд одоо комеди бас яг хэнийг үүсгэх л байсан баг л та. Тэгтээ ингээл арай хожуу хөл үүсэх байсан баг. Тэгээ эхний тэр 14 оноос 15 он хүртэл эхний тэр нэг жил бол асар бас миний хувьд бол ингээд маш их ичид санаа зовж тайзан дээрээ гараал ингээ инээдгүй хүмүүс ингээл мойл итэргээл те үг шитэн юм шитэн те ингээл тайзан дээр гарч ирээ манай миний хөшиг мөшгөж ингээл би ч хөөхөн нэг юм 50,000-аар атлас давуу урцагааны тэр бүс урааны дэлгүүрээс аваад хөшиг хийцэн байдгүйсэн тэгээд ингээл тэр мэрийг чинь сохтуу хүмүүс ингээл урж мураал аль ингээл нэг тиймэрхүү үед байна шүүн ингээл унтж чадахгүй бантаалтай ингээл яа би өнөөдөр ямар тэнэг юм ярьчваа гэл те тийм үед байсан. Тэгээд эхний тэр нэг 6 сар ерөөсөө нэг ганцаараа л ингээл нүдэл 7 хоног болгон гол нь таслахгүй л явуулсан. Бууж өгч болохгүй гэл. Тэгээд нэг 14 оны
7 сарын үеэс хануу эдэр од те дэлгэр мандал тэргээ залуучууд ингээд бас яг Америк бас Англид суралцж байсан бас л юм барууны бас юм мэддэг юм залуучууд байхгүй. Тэд нар бас юм Монголд юм комеди нэг залуу хийж байгаа гэж сонсоод ирсэн байгаа байхгүй. Тэгээ ирээ харсан чинь би ингээд нэг юм даавны урд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээ танилцаал сайхан одоо нөгөө гар орилцаал адилхан хүсэл одоо тий мөрөөдлөөрөө ингээл хамтдаа нэгэн зүг ингээл явсан. Тэгэл тэрнээс цаашаа одоо ингээд үжээд ерөөс тасралтгүй л явж байна л да. Коронагийн үед л нэг жоохон тасалдсан. Тий. Сая таны тэр нөгөө хүн ингээд айдсандаа автагдаад байж болохгүй тэгвэл ингээд яг хүсэж байгаа зүйл чи ингээд хоошин татаад гэсэн шүү дээ. Тэгэнгүүт хүн нэгдүгээрс ингээд зориг гаргах хэрэгтэй юм байна. Тэгээ дээрээс нь зориг гаргасан бол үйлдэл хийгээ сонголт хийгээд үйлдэл хийх хэрэгтэй юм байна гэд ингээд сайн ойлгож байгаа. Тэнгүүд та ингээд хамгийн түрүүний хэлсэн шүү дээ. Би боломжтой учраас боломж бага нэгэнд нь ингээд туслах юм бол хин нэгэн одоо тэр ингээд авдтай ч юм уу те. Тэр хүнд ингээд туслах тэр нэгэн би ингээд тусалсан жаахан билүү гэд хэлсэн шүү дээ. Тэнгүүд саяын таны ингээд ярьсан жишээтэй ингээд сая аймаг холбогдож байгаа. Тэр нь болохоор та өөрөө зориг гаргаагүй та тэр сонголтыг хийж үйлдэл хийгээсэн бол өнөөдөр UB comedy гэж Монголд хөгжих байсан уугүй юу те мэдээж хэрэг хөгжил нь хаашаа ч юм уу гэх яригдах байсан байх гингүүд та тэр олон хүн дундаас нэг үйлдэл хийцэн тэгээд ингээ явцсан гингүүд нэг хүний зориг гаргаж хийсэн энэ үйлдэлний шийдвэрээс хамаарат бидний нийгэм бидний эргэн тойрон бидний амьдрал өөрчлөгдөж байна. Гэхдээ таны амьдрал өөрчлөгдөхөөс гадна та эргэн тойрныхны амьдралыг өөр болгоцсон байна гэж бодохоор бидний энэ гараад байгаа ганцхан зориг, ганцхан үйлдэл хин нэгэнд хамааралтай болж ирээдүйд өнөөдөр гуниглаа сууж исэн хин нэг ингээл те ингээл инээдэм хөөр ингээ те баяр баясгал мэдрэхээс гадна өнөөдөр эхлүүлэе гэж бодож исэн тэр хүмүүстэй хамтраад ингээд явцсан байна гингүүт нь одоо зөвхөн таны ингээд ганцхан ингээ хүний амьдрал биш байгаа байхгүй тий. Таныга хийсэн ганцхан үйлдэл олон хүний амьдралыг өөрчилсөн байна гэж бодонгууд саяын дүгнэлт бүр надад амар бүр ингээ шууд холбогдол амар мэддэг ш нэрээ. Нэрээ яг тийм ханагч. Тий нэг хүн чи ерөөсөө л тэгэл хорвоод дэлхий бид нар бүгдээрээ л хоорондоо холбоотой байгаа тий биеийнхээ амьдрал. Одоо хүн ингэдэм байнал л да яг өөрийнхоороо ингээд яг одоо нэг өөрийнхөө потенциалаараа гэдэг шиг тий өөрийгөө нээгээд ингээд хөгжүүлээд ингээ явахаар босод хүнд гоё юм инспирэшн буюу те урам авдаг гэдэг. Миний аав ингээд гүүгээд те өөрийнхөө төлөө болон үр хөвгтүүдтэйгээ урт удаан жил те гэж хамт сайхан байхын төлөө ингээд эрүүл мэндэ бодож байгаа. Тэндээс ингээд аав ингээд замаар гүйж ах зүгээр хажуугаар нь явж байгаа залуучууд ингээд хараал те жоохон ингээд юм авч байгаа. Хүнээс ингээд юм авдаг байхгүй те гэрэл цацруулж байгаа гэх юм уу те. Тэр өөрөө гоё өөрийнхөө тэр гэрлээрээ гэрэлтэж байгаа юм бол босод хүнд ингэж хүрдэг. Тэгээ одоо энэ дээр бас одоо бидний эзэн Чингис хаан те Тэмүүжин гэд хөө байхдаа тэр тайчуудаас цухтаагаад нуугдаад те одоо юу гэдгийг ингээд явж байхад те тэр хүн бууж өгсөн бол одоо бид нар байх уу? Одоогийн энэ ертөнц байх уу те? Тэр нэг хүн дэлхийг өөрчилсөн ба шүү те. Чингис хаанаас би бол асар их урам зориг тэр бид нар бол ерөөсөө ингэж маш их судалж шүтэх хэвээр. Одоо тэр амьдралын түүх бол тэр нуус товчон дээр байгаа үйл явдал болгон ялагдаж болох байсан тэр хамгийн хэцүү нөхцөл байдлыг өөрийнхөө одоо ашигтай байдлаар гэх юм ялалтын түүх болгосон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг нөгөө библийг ингэж яадаг шиг те нуус товч байгаа бас ингэж судалж ярилцаж хоорондоо ингэ хилэлцэж те тэндээс үлгэр дуурайл авч явах хэрэгтэй. Тэгэхээр одоо эзэн Чингис хаан маань бол бидний number 1 hero. Тэр хүү жоохон хүү тэгээд бууж өгсөн бол яах вэ? Айгаад ялагдсан бол яах вэ? Хинч биш болсон болохыг одоо сонгосон бол яах вэ те? Тэгэхээр тэр ялалтын тэр сэтгэл зүй ялагдчихгүй бах заавал ялах хэвээр те даван туулах хэвээр гэдэг. Одоо тэр тэнгэрлэг байгаа гэдэг байгаа чинь ерөөс тэрэл гэж би ойлгоод байгаа юм л да. Ер нь ямар ч юмнаас бид нар гарч чадна, бид нар ялч чадна. Биднэрт тийм одоо нөгөө одоо юу гэдэг юм бэ? Өөрсдийнхөө тэр ялтын түүхийг бичих боломж нь байгаа. Кино бол ингээд аль хэдийн мараг дууссан юм шиг санагддаг хгүй надад. Хүн болгоны амьдралын кино ингээд ялаад байж болох хамгийн сайнараа ингээд өөрийгөө хөгжүүлээд дууссан. Бусдад ингээд байж болох хамгийн сайхан зүйлээ ингээд түгээгээд те. Тэр хувилбар бол аль хэдийн байгаа. Бид нар тийшээгээ хүрхэл ёстой. Тэрийг зогсоохын тулд бидний тархинд чинь нөгөө хаашин татаад байдаг нөхдүүд чинь үйлчлээд шүү дээ те. Яг хөө сорилтл юм л та. Энэ байхгүй бол тэгэл яг хөө ингээл зүгээр ингээ сайхан оргилд нь гарчдаг бол эн чинь өдөртэй байхгүй. Тэгэхээр амьдралыг тийм сайхан амттай болгоод байгаа би түрүү нөгөө нэг амттай гэдэг байгаа чинь тэр нөгөө нэг хэцүү
хүнийг доош нь дарах гэж яаж байгаа энэ болгон чинь эргүүлээд бас бидрийг дээшээ гарах тэр нэг пүршиг чинь ингэж байгаа дээш нь боддог штэ. Тэрэн шиг л хүн бодох хэвээр болоо. Тэгэхээр одоо энийг сонсож байгаа хүн болгон те тэр ялалтын түүх нь бол аль хэдийн бичигдсэн байгаа. Одоо чинь Симба гэдэг Lion King гэх кино те. Симба ч өөрөө ингээд хөрх ингээл аав налагдаал те. Ингээл нэг хэсэг ингээл цутаагаал Тимон Бомбатай найзлал явдаг штэ те. Би яахаараа хаан болох хэвээр ингээл те нэг Нала гэдэг нэг эмхтэй юу нэрдэг штэ арслан ирээл те. Чи очих хэвээр буцаагаад энэ одоо хаан ширийг авах хэвээр. Юу би тэгмээ Хакуна Матата те. Бүгднийг хаялтаа яолоо штэ гэл те. Тэгэхэд нэг одоо ер нь бол Симбагийн өөрийнх нь тэр одоо тэр язгуур сүнсэн ч юм уу тэр дээд сүнсэн гэх юм уу те. Ингээл аав нь те гэх юм уу ингээд нэг өвлөөр гарч ирдэг штэ. Симба хин гэдгээ чи сана гээл те. Тэр яг тэрэн шиг юм гоё амьдралдаа тийм утга учирыг өгөөд одоо юу гэдэг юм би тэр үед одоо айдастай автаал ч юм уу ингээл заа бол үнэхээр их хүсэж байгаа мөртлөө ингээд заа яах ингээд ялагдсан бол одоо би энд ингээд сууж авахгүй л байхгүй те. Тийм тэгэхээр яг энэ ирээдүйдх энэ хувилбар маань яг одоо нөгөө өнгөрсөндөө барыг ингээд зөвлөгөө өгöd байгаа ч юм шиг те. Амар тэгж бас ойлгохоор ингээд сонь юм нэг тийм кино шиг санагддээ. Тийм тэгэхээр яг юу ч хэлэх гээд байгаа юм. Ер нь зүгээр эзэн Чингис хаан тэр үед одоо тий Тэмүүжин хэвээрээ үлдсэн бол яах вэ гэдэг асуултыг өөртөө тавиад бидний туулж байгаа юм бол тэр хүний хажууд юу ч тий. Тэгэхээр бид нар бол шантрах хэрэг байхгүй, ялагдах хэрэг байхгүй. Одоогийн жижиг асуудлууд энэ бол биднэрт харин ч биднэрт зориулсан чаленжууд. Одоо ингээ харахаар нөгөө хүний түүхийг та ингээд судлах хэрэгтэй гэж шүү дээ. Тэнгүүт нь одоо энэ подкастыг гаргаж ирэхдээ ч гэсэндээ манай баг одоо ингээ ажиллахдаа бас яг тэгсэн байхгүй. Хүний түүх өнөөдөр те ингээд маш олон ингээд одоо жишээл таны түүхийг сонсохоор хин нэгний одоо өнөөдөр хэцүү санагдажсэн зүйл нь жижиг юм шиг санагдаж болох. Тэ? Танаас ингээ урам зориг аваад тэг өнөөдөр ямар нэгэн үйлдэл ингээ хийгдэх болох ч юм уу те. Тэр хин нэгэн хүний түүх хүн ер нь бол ямар нэгэн үйлдэл ингээ гаргахтаа бусдад ингээ хэрэгтэй хин нэгэн болж ингээ хувирдаг юм байна. Тэгээ нөгөөтэйгүр энэ түүхээ хуваалцаж одоо та өнөөдөр ярьж штэ тэ. Тэгмэд энэ түүхийг сонсож байгаа хин нэгэнд та одоо жишээлбэл хинээс ингээ инспирэшн аваад урам зориг аваад өнөөдрийг хүртэл хөглөгдөө явж байгаатай адилхан хин нэгэн ч гэсэндээ өнөөдөр нэгнийх нь түүхээс ингээ ийм урам зоригийг аваасаа гэж бодож ер нь бол ингээ бас яг энэ подкаст үүсэж явж байгаа байхгүй өнөөдөр те олон хүмүүсийн ингээ түүхийн ард гарцсан те тэгээ ингээ бодоод ингээд яг саяны таны дүгнэлт аймаг гоё өнөөдөр би ч гэсэндээ ингээд ийм зүйлсүүдийг ингээ зориод манай хамт олон те ингээ явж байгаа гэдгсэн чи айгүй гоё дүгнэлтээс гарч ирлээ. За тэгээ тэгэнгүүт таасаа ингээ хэлсэн намайг өнөөдөр ийм мөрөөдөлтэй болоход манай аав ээж надад айгүй хөрөнгө оруулалт ингээ хийсэн тухай гэдэг л ярьсан шүү дээ. За тэгвэл одоо ингээд одоо бага нас гэж ярина тий. За тэгвэл бага насандаа ер нь бол ингээд хүнийг ингээ харахаар бага насанд одоо эцэг эхийн нөлөөлөл хамт байсан хүмүүсийн нөлөөлөл маш их байдаг. Тэр нөлөөлөл нь өнөөдрийг хүртэл бид нарыг ямар нэг үйл хэрэг ингээд одоо хийхэд нөлөөтэй болцсон байдаг. Тэгээд тийм учраас одоо бага насыг сонгож авч байгаа тий. За та бага насныхын талаар нэг сайхан яриач гэж. За энд гоё юм алиалагчийн хувцастай зураг байна. Тэгэхээр би одоо багасаа л ер нь тийм одоо нэг алиа юм дүртэй тий. Тэгээ энэ манай цэцэрлэгийн шинжил байсан санагдаж байна. Би одоо нэг 4 настай байсан юм да. Яг энэ хувцас өмсөжсэн яг юм бүдэг бадаг дурсамжууд байдیں۔ Тэгээд энэ хувцсыг манай ээж яг өөрийнхөө бүр ингээд палажиг эвдээд ингээд хайчлаад ингээд өөрийнхөө одоо тий хувцсаар ингээд хийж шүнжэнгөө оёод ингээд хийж өгч ийсэн. Тэгэхээр одоо яг юу хэлэх гээд вэ хэрэггүй тий. Хүүхдийнхаа тэр өсөл мөрөөдөл тэр гоё юмд нь одоо ингэж асар их хайраар тий гоё одоо зөвхөн эд материалаар биш өөрийнхөө тэр юугаараа сэтгэлээрээ хөдөлмөрөөрөө ингэж хөрөнгө оруулж исэн байх нь байна. Тэгээд тийм багасаа л юм хөрхэн алиалагч төвтэй тий. Тэгээд би ер нь яг энэ үедээ яг нэг одоо хүн чинь нэг 4-5 нас мастаад л нэг ухаан ороод нэг юм анхны дурсамжууд нэг тэр үед байдсан шүү дээ. Тэр үед би сандаа ингээл эмээ өвөөгөө ингээл инээлгэж байгаа. Би ингээ хүнийг инээлгээл ингээл сонин бүжгэлж ингээл сонин царай гаргаал. Миний одоо багын зурагнууд тэр дандаа л нэг юм алиа царай гаргацсан байдаг. Тэгээд хүнийг инээлгэж их тэгэж гоё баясдаг байсан юм уу? Өөрөө тийм байсан санагдтыг юм баг та. Хүмүүсийг ингэж инээлгэж аз жаргалтай болгох, өгчөөж баясгах дуртай. Ерөөс тэр л миний одоо баг тухайн үеийн хамгийн гоё дурсамжууд ер нь зориг байсан юм шиг. Тэгээ одоо энэ бага ахт одоо би энэ хэдэн настай байсан юм бол 2 настай байсан юм болоо. Нэг хоёртой л ах.
Тий манай ээж аав юм сайхан залуучууд байсан. Манай ээж ч бас 90 оны мисс байсан. Аав маань бол сайхан өндөр нуруулаг сайхан залуу байсан. Энэ зурган дээр бас шилээ зүвцээ бас тий. Бас жоохон флекс. Тий тэгээ манай эмээ өвгийн гэрт одоо хоожны айлууд чинь ингээд хан дээр хевссэн үлгчдэг байсан тий. Тэгээл ингээд одоо харахад бол бас ээж аваа сайн гой юмнуудыг аваад ингээд айлын ууган хөлтэй би. Тэгээл тий ер нь бол их юм цтай гэх юм уу. Тэгээ баг ахад л нохоо ороход л ингээл би ч өвөө эмээ дээрээ ингээд бас нэлээд байдаг байсан. Тэгээ манай аавын одоо өсгсөн аав маань манай одоо шарав өвөө маань бол юм дипломат худалдааны мэрэгчлээ хүн. Баг ахад манай аав ч бас дөнгөж төрөөд 2 сартай байхдаа одоо манай өвөө эмээ өргөж аваад тэгээ хойд Солонгост аташэ одоо тий худалдааны аташэ байгаар хэдэн жил байсан байгаа. Тэгээд Румын улсад бас 6 жил орчим бас байсан. Тэгээ манай өвөө чинь бас 1-р 40 мянгад тухайн үеийн сэхэтнүүд л амьдэрдэг. Би чинь 40 мянгад л одоо өссөн л дөө өвөө эмээгэндээ. Тэгээд яг энэ бас өвөө эмээгээсээ би асар их тийм урам зориг одоо тийм хүчийг авдаг. Тэр хүмүүсийн амьдралыг бодохоор манай өвөө чинь ингээд багтаа ингээд бүтэн өнчрөөд манай эмээ ч гэсэн хөрхи айл зарцлагддаг байсан. Өвөө маань бас ингээ айл зарцлагддаг тэр одоо 20-30-аад оноод чинь тийм байсан байхгүй. Асар тийм үлмэн зэлмэн хоол юу байхгүй. Өвөө маань 18 наснда өөрийнхөө ээжийг ганцаараа оршуулж ирсэн байгаа. Ээж нь залуухнараа өнгөрөөд орогдол гэж юм байдаг. Тийм тэгээд ээж нь хэлэхдээ яг өнгөрөхөөс өмнө миний хөөч юу хот руу яваарай. Хот хүрээ бараадаа тийм чи эрдэм ном сураарай. Чи энэ нутагтай байвал ер нь болохгүй бүтггүй нөхдүүдтэй нийлээд ер нь бол ингээд хэцүү болно шүү. Хот руу л яваарай гэж загсан байгаа. Тэгээ манай одоо гэр бүлийн түүх одоо ер нь бол ингээ өөрчлөгдсөн байгаа байхгүй тэр үед. Тэгээ өвөө маань хотод ирээд одоо ингээд худалдааны чиглэлээр суралцаад маш хөдөлмөрч одоо тийм шаргуу хөдөлмөрлж одоо нэг айл зарцлагддаг тийм одоо малчин хүүгээс одоо Монгол одоо улсын бас дипломат те ийм ажлуудыг хийдэг. За тэгээд одоо энэ одоогийнхоор бол улсын хурал гэдэг шиг тийм депутатууд ийм бас ингээд туслах юу энэ хийдэг те юм уг нь бичиж өгдөг. Ажлынх нь одоо юм бац чинь те тэгж өгдөг байсан. Тэгээд ер нь бол бас их шудрах зантай тийм хүн байсан. Манай эмээж гэсэн их тийм сайхан хүн. Шарав тэгээд алтан цэцэг гэдэг миний хоёр эмээ. Өвөө эмээ. Миний аавыг өсгсөн л дөө. Тэгээ миний аавын төрсөн аав бол одоо ардын жүжигч Мегмар Наран гэдэг сайхан хүн байдаг. Тийм тэгэл ер нь их тийм сайхан буянтай гэр бүлд өсөж төрсөн. Манай ээжийн аав ээж ч гэсэн их сайхан буянтай хүмүүс. Одоо сайхан л тийм овь заяанд төрсөн гэх юм уу. Тэгээ нөгөө боломж гэж яриад байгаа чинь тэр байгаа байхгүй. Яагаад би төрөөд ингээ 1-р 40 мянгад төрсөн те. Тэгэл төрөхөд ингээл кабелийн телевиз байсан. Манад ингээл гоё сувгууд байсан. MTV, Cartoon Network үздэг байсан. Тэгэл англи хэлэндээ би сайн харьцангуй сайн те. Ингээл хүүхдүүд чинь present past present tense гэл ингээ явж хахад би аль хэдийн англи хэлийг зүгээр их хэсгээ ойлгодог те. Ингээл энэ болгон ч нөгөө нэг comedy moment гэл ойлгодог болсон ингээл Америкийн гадаадын хошигнолыг шууд ингээл ойлгоол инээгээл гэд энэ болгоно ингээ нөлөөлсөн байгаа байхгүй. Одоо манай ээжийн талын эмээ бас л одоо анх одоо хөдөөнөөс орж ирээл. Одоо бидний эмээ өвөнрийн үе бол яг тийм л дээ. Яг нөгөө ингээд энэ тент аймагаас орж ирээд яг танилцаад гоё гэр бүл үүсгээ те. Ингээд явсан тэгэл өстой азтай. Тийм сайхан. Одоо буянтай л гэж хэлээ та те. Тэгээ тийм айл гэрт ингэж төрж өсөж тойрнсон. Тэрэндээ асар их талархаж явдаг. Бидний хүүхд ээжүүдийн туулж исэн тэр одоо 1900-аад 1800-аад ингээл тэрнээс өмнө те асар их саад бэрхшээл, асар их хэцүү юмнуудыг туулж яаж бидрийг төрүүлсэн юм бэ? Амар азтай байхгүй бид нар бол. Одоо энэ амьдарч байгаа нэг юм. Тий. Тэгэхээр маш азтай, маш их боломжтой, асар одоо их боломжтой ийм цаг үед бид нар амьдарч байна. Интернет байна, химэл оюухан одоо галзуурж байна те. Амар хөгжиж байна, хүчин чадал нэгсэж байна. Ийм цаг үед одоо өөрийгөө өрөвдөөд те хохирогчийн дүрд ороод суугаад авах бол бас хайрын, маш хайрын. Ягаад гэвэл тэр хүмүүс асар их юмыг туулаад таныг одоо хүн болгоод төрүүлсэн ба шүү дээ. Тэгэхээр бидэрт бол алдах тийм одоо гоншигнох гэх юм уу. Миний хувьд л тийг санагдтыг. Тийм их одоо байхгүй. Харин ч энэ боломжийг ашиглаад бусад хүмүүстээ улам их боломжуудыг үүсгэхийн төлөө явъя. Яг гэвэл надад асар их тийм боломжийг тэр хүмүүс маань үүсгэсэн байгаа байхгүй. Гэр бүл маань тийм. Тэгэхээр одоо нэг тийм л одоо хариуцлагыг мэдэрдэг дараа үедээ ч гэсэн бид нар одоо тэр баатрууд нь болохын төлөө явах хэрэгтэй. Тэр ялалтын түүхийг нь бичиж өгөх хэрэгтэй. Ялагдлын түүх шүү дээ. Бид нар нэг л өдөр тэгэл байхгүй болно шүү дээ. Байхгүй болоход бидрээс тэр түүхийг авч явах хэрэгтэй. Тэр эрч хүчийг авч те
цаашаа тэр ханыг цөмлөх тэр саад бэрхшээлүүдийг даван туулах тэр эрч хүчийг л авахын төлөө бид нар тэр киног л тэр түүхийг л бүх юм түүхээс эхэлдэг. Үлгэрээр эхэлж үлгэрээр л төгсдөг байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас би сонсч байсан их гоё. Бүх юм үлгэрээр л эхэлж үлгэрээр л төгсдөг тий. Тэгэхээр бид нар энэ үлгэрийг л бичиж байгаа. Яг ямар үлгэрээр бичиж байгаа гэдэг та яг одоо л шийдэж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг айцтай автгуу тий. Шунал тачаал одоо юу гэдгийг те нөгөө нэг юмудаа автахгүй. Яг го тэрэнд автаж болно те. Болоо тэндээс гол нь юм сурах хэрэгтэй байхгүй те. Тэгэхгүй ингээл автаал яваад байвал тэгэл хайрн л гарлал дуусгах л та. Тийм юм болгон дандаа цагаан гэж байхгүй шүү дээ. Сайхан юм чинь ингээд аль нь байж иж нөгөө сайн муу нийлж цав дүрдэг гэдэг шиг кинон дээр ч гэсэн одоо сайн муу дүрүүд байдаг те. Тэгжиж одоо гол мессеж нь гарч байгаа шүү дээ. Сайн дүр гарахын тулд муу дүр заавал байх хэрэгтэй. Тийм. Гэхдээ яг одоогийн бидний одоо ингээд туулж байгаа энэ цаг үеийн саад бэрхшээл том асуудлууд гэх юм уу те. Энэ бас л яг эхлээд хувийнээс эхэлж байгаа. Бид нар тэр одоо юу гэдэг ингээд амар хулгай байна гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь бас л хувийн л асуудал байхгүй. Шунал айдас те. Тэр хайр байхгүй байна те. Одоо юу гэдэг нөгөө л нэг юм нөгөө чөтгөртэй яа өдөрдүүлээд шүү дээ те. Тэгэхгүй одоо нөгөө нэг сайн сайхан юмнуудаа ингээд яага баатар нь болох боломж нь бол хүн болгонд байгаа. Тэгэл хүн өөрөө сонгоол явна. Энэ бол таны ертөнц, таны кино, таны тоглоом тий. Тийм хэн бахаа өөрөө шийдэгээл. Тэгээд тэгэнгүүт та өвөө эмээ нь яг тийм амьдралтай байж байгаад өнөөдөр таныг боломжтой нэгэн болгож өгсөн гэл тэгэнгүүт өвөө эмээ нь бас шууд тийм амьдралтай бас байгааг байгаа байхгүй тий. Тэгэхээр яг одоо таны хүүхдүүд, таны одоо хүүхдүүдийн хүүхдүүд гээл тий ачцаа ингээл гарахад яг таны одоо түүхээс авах боломжтой өөр хин нэгнээс авах ч гэсэндээ хамгийн гол түүхийн баатар нь та байна гэдэг тэгэнгүүт айгу гоё бас дүгнэлт олж өгч тий. Тийм бид нар ч одоо ингээл яг нөгөө гинжин хэлхээ шиг тий. Бид нар нэг юунаас үүссэн байгаа цаашаагаа тэг үүсгээ явж байгаа тий. Үргэлж түүхээр дурсагдаж явна тий. Тийм цаашаагаа тэгэхээр түүхээ яг одоо бид нар ингээ бичээ явж байна. Тийм. Бичиж байгаа сте. Тэгэхээр ямар түүх бичих вэ гэдгээ бид нар ер нь өдөр болгон сонгож байгаа. Тэгэхээр энэ өдөр тутмын жижиг саад бэрхшээлүүд тий. Саад бэрхшээл гэж бид нар одоо бодоод байгаа. Итгэж үнэмшээд байгаа зүйлүүд байгаа. Дахиад нэг өөр өнцгөөс нь бодоод үзээрэй. Энэ таныг улам ялгаруулах, улам хүчрхэг болох гэдэг зүйлж байж магадгүй шүү дээ. Яг үнэ. Харин тий танд хэцүү зүйл тохиолдоогүй бол та өнөөдрийн хэмжээний юм одоо тий сэтгэл зүйтэй өнөөдрийн хэмжээний юм давааг давж туулаагүй бол одоо хүчрхэг нэг юм мэдрэмж байдаг шүү дээ. Хүнд нөгөө сул дорой нэгнээс юм хүчрхэг нэг юм болцсон юм шиг хүн дотор нь мэдрэгддэг штэ. Тэр мэдрэмж өнөдөр туулахгүй мэдрэхгүй байсан ч юм болоо тий. Тий, яг би бол тийм амар саад бэрхшээл айхтар тийм хэцүү юм бол бас мэдээж тийм амар юм бас үзээгүй л дээ. Тий, тэгээд яг үнэхээр хүчрхэг хүмүүс байгаа. Яг одоо ингээд тий маш хэцүү зүйлсийг бас туулж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ. Дэлхийд дээр тий. Тэр хүмүүсийн айжууд бол би асар жаргалтай л амьдарч байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр бол бас нэг өөрийгөө нэг амар яатсан юм шиг тэгэж бас ойлгуулмааргүй шүү гэдэг. Тэгтээ хүн болгонд бас нэг их бага хэмжээгээр тийм байдаг. Тэгээ тэрийг гол нь туулаад тэр ялан дийлсэн тэр ялалтын түүхийг л бид нар бичих гээд байгаа. Дахин л оролдоно. Уусаа тэгээ эцэст нь бид нар ялал дуусгах тийм л хувь тавилантай. Тэгэж харах өнцг нь бас аягүй чухал байна те. Тэгэхгүй тэгэл өнөөдөр хүн болго өдөр тутмын амьдрал нь саад бэрхшээлээр дүүрэн болцсон хардаг болцсон хүмүүс ер нь бол байгаа штэ. Тэгж яхад өнөөдөр хоёулаа ингэ яриад янгут надад бол бас их тийм мэдрэмж өгж байгаа хгүй. Өнөөдөр тэрийг тэгэл хүн анзаарахгүй бодохгүй болвол тэгэл ингээл нэг ивэн горимдоо орцсон ингээл яваалах байхгүй. Тэгэхээр ингээд анзаарсан, дүгнсэн, ярьсан, сонссон байхад бас нэг өөр байхгүй. Тэгж л одоо сайн мэдрэгдлээ ш надад бол. Тий одоо жишээ нь ингээл 13 дахь цуун ч юм уу те одоо тэрний дараа ч юм уу одоо тэр тухайн үеийн монголчууд ингээ ялагдцсан байсан бол яг хөө те ялагдаал энэ тэнд ингээл те тийм ялагдсан байсан бол гэсэн юм одоо байхгүй уусаа ялцсан ялаа дуусгацсан те тийм болохоор бид нар одоо ингээд энэ сайхан юм өргөн удам газар нутаг дээр Монгол гэдэг усыг дэлхийн нийтээр хүлэмжшүүлж байна. Биднийг ийм өвөг дээдс маань ингээ өр хүүхдүүдэд баталсан байж батлан даагаад ингээд миний хүүхдүүд бол ингээд оршин шүү гэдгийг те тэгэхээр ялагдсан бол гэсэн тийм эргэлзээ ерөөсөө байхгүй төвшөнд тийм хэмжээнд нь ялтыг байгуулсан байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн ирээдүйд явс яг тийм манай өвөг дээдс ялагдсан бол яах вэ гэдэг тийм юм байхгүйгээр л ялан дэлэх хэрэгтэй. Өөрийгөө одоо тэгээ эргэн тойрон байгаа асуудлуудыг хамгийн эхлээ өөрийгөө энэ толгоондоо шүү. Тэрийг ялсан байхад цаашаа бол юм бол ингээд цаашаа явах бах. Хүн болгоно ер нь өөрөө дээрээ л явах хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй бах тийм. Тэгээ та бол таны бодол биш. Та бол тэр ирээдүйд одоо
ялцсан байгаа тэр сүнслэх байхгүй ер нь бол. Тэгэхээр яг одоогийн энэ зүгээр орж гарч байгаа эдгээр чинь дандаа нэг зүгээр л ийм хоосон дуу чимээ. Тэрэнд ерөөсөө ингэж анхаарал хандуулж автаж хитэх ач холбогдол өгж болохгүй. Тийм. Тэгэхээр яг гол мессежүүдээ аваад ажиллаа хийх юмаа хий те. Бидэрт одоо шантрах, готрох хэрэг байхгүй. Ирээдүйд яг өөр хүүхдүүд маань ярих авах те. Бидний өвгдөөс ингээ хөрх утаан дунд амьдэрдэг байсан гинлээ гэл те. Ингээл авилгал хээл ахуул те. Энэ засаглалын хямрал байдаг гэсэн хүмүүс ингээ нүрсээ хулгаалдаг байсан гэж тийм те. Одоо юу гэдэг тэр юмнууд ингээ ялан дийлсэн те хамгийн гол нь. Ялан дийлээд ингээ дэлхийн нийтэд ингээ одоо юу гэдэг монголчуудаар бахархсан байна. Монголчууд үлгэрлсэн байна. Тэгээ юу гэдэг те ингээ хүн төрлөختийн гоё тэнгэрлэг болсон байна. Нэгнийгээ боолчлохоо байсан те. Нэгнийгээ одоо алж талхаа байсан. Дайн тулаан гэдэг юм байгаа байсан. Хүн төрлөختийн ингээ гэгэрсэн юм байна гэдэг юм уу. Ийм одоо гоё өнцгөөс бидрийг дурсаасаа. Бид нар хамгийн хэцүү тэр нэг одоо үе дээр нь те хэцүү ч гэх юм одоо юу гэдгийг бас л нэг юм бэрхшээлтэй. Энийгээ даван тулах л өстэй. Одоогийн энэ асуудал гэдэг юм бид нар асуудал гэж харахгүй. Даван тулах яаж энийг яах вэ гэдэг одоо тэр нэг кино зохиол шиг те. Яаж одоо Симба байжгаад Lion King болох вэ? Аратны хаан болох вэ те гэдэг тэр талаас нь ингэж ухрааж бодвол их гоё юм шиг. Мэдээж те Тэнгэр бурхандаа залбирна. Бүгд эцтэй залбирна. Бүх юмдаа л талархаж залбирах хэрэгтэй. Тэгээд эндээс ирч хүч өөрөө орж ирнэ. Та үзээрэй. Бид нар ингээл уцаа авахаа л нэг юм хайгаад байдаг шүү дээ. Дотоод тоохоод нэг юм хайгаад үзтээ. Тэндээс бол гоё юм бас гарддаг юм байлээ шүү. Ирдэг юм байлээ шүү. Одоо хүн ингээд бас амьдарч явах хугацаанд чинь маш олон хүмүүсээр ингээ хүрээлүүлж ингээ амьдарч байгаа шүү дээ. Таны ингээд амьдралдаа сонсч исэн хамгийн ингээд утгагүй зөвлөгөө заяа. Юу байсан бэ? Нөгөөх нь болохоор сонсч исэн хамгийн хэрэгтэй зөвлөгөө юу байсан бэ? Гэдэг нэг асуулт. Утгагүй зөвлөгөө тэрхэр тэгэл одоо зүгээр л байгаа ч гэдэг юм нэг тиймэрхүү юм те. Бусдын явдаг юугаар л яваач ч гэдэг юм замаар яваач ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг юм утгатай яг ингээд нэг юм тодорхой юу орж ирэхгүй л байна л да. Тэрийг бол яг би нэг багш нараасаа ч юм уу зарим багш нар бол ингээд зүгээр суугаач те. Яг тэ тухайн үед нэг би чинь хичээлийн хүмүүлээл те багшийн бас ажил саад болоод байгаа шүү дээ. Тэрийг болиулах гэж л ингээд юм хэлж. Зарим нь бол бас ингээд бодоод тахт бас нэг хүүхдэд хэлмээргүй ч юм шиг те. Мөрөөдлийн унтрахаар ч юм шиг. Гэтэ мөрөөдөл нь тэгэл нэг хүн юм хэлэхээр унтарчдаг бол бас мөрөөдөл биш л байхгүй. Тэгэхээр яг хүн гаднаас зөвлөгөө өгвөл би гэл ингэждэг бас юм биш л те. Яг хүн хаанаас ч юм гоё зөвлөгөөнүүдийг авч болно те. Өмнөх үеэсээ те интернетээс одоо юу гэдэг нь аль ч орчноос авч болно. Гэхдээ хүн тэр дотроос яг тэр хүсэл ирмэлцэл хийх тэр зориг тэр дотроос ч л гарна. Тэгэхээр тэр дотроосоо сонсох хэрэгтэй. Тэгээ яг хэн байх гэж төрсөн, яах гэж төрсөн гэдгийг дотроосоо сайн ухаад үз. Тийм. Тэгэхээр яг тэндээс л ер нь гоё хамгийн үнэтэй хэрэгтэй тэр зөвлөгөө яг таны яг явах ёстой замыг чинь л харуулах байх. Тэгэхээр өдөр болгон хүн чинь бас шинээр төржил байдаг. Тэгэхээр өөрийгөө бусдтай битгий жишээ та өөрийнхөө л киног зохио, өөрийнхөө киног л утга учиртай байлга. Өөрийнхөө үр хүүхдүүдийн төлөө тэр киног хийж байгаа гэдгээ та өөртөө харуул те. Яа, станараа асар богинохон хугацаа ч гэсэндээ маш олон ингээд амьдралынхан олон зүйлсүүдээс ингээд ухаарсан ухаарлууд те. Одоо надад бол ингээд дараагийн нэг амьдралд ингээд гараад ирсэн нэг сорилтод хандах хандлагад маань ч гэсэндээ та өөрийнх нь түүхээс ингээд ухаарч хараад ингээд хэлж байгаа дүгнэлтүүд ч бас айгүй гоё үн цэнтэй байлаа. Яг л нөгөө баримтат кино шиг гэдэг байгаа шүү те. Тэгэл одоо саяын хоёулаа ингээд ярьж өнгөрөөдөг зүйлсүүд бүгдээрээ одоо таны номон дээр одоо бүр илүү их одоо сайн бичигдэх байхаа гэж бодож тэ. Ирээдүйд одоо гарна эргэжил. За тэгээд танд яг ийм 3 үеийн зурган дээр ингээ ярьсан чи яг ямар санагдсан? Сайхан байна. Тэгэл ер нь л одоо нөгөө хүн чинь өөрөө утга учирыг одоо өгдөг штэ ер нь амьдралдаа ер нь хийж байгаа юм да тий. Тэгэхээр би бас ингээл яг утга учирыг бас ингээл харахад эндээс л харж байгаа байхгүй юу. Тэ ямар гоё одоо ийм сайхан хүүхэд нас тий. Одоо энэ амьдралын одоо гоё зам зургийн дагуу явж байгаа юм бэ те. Цаашаа яаж бас үр хүүхдүүдтэй мэдээж те бас ийм сайхан амьдралыг үзүүлэх. Гэхдээ амьдрал сайхан гэхээр зөвхөн л ингээл ямар ч цаад бэрхшээлгүй байна гэсэн үг биш. Хүн болгон цаад бэрхшээл тулгарна. Тэрийг ихтэй давах хүчтэй байх. Тэрийг даваад дараа нь ингээ ярих те. Одоо нэг тэрийг дүгнээд ингээ те тунгаагаад бусдад хүргэх те. Энэ ч өөрөө гоё утга учиртай л байна л та. Харин тэг өнөөдрийн нэвтрүүлгийн утга учир нь бас тэр юм болов. Тэгж л ойлголоо. Харин тий. Яг нөгөө үгээгээд байгаа үн цэнүүд маань яг л яг саяын таны хэлдэг бүх зүйл байла. Тэг яг тэр зүйлийг маань утгаар нь ингээд өдөгчд маань ингээ өгсөнд айгүй их баярлалаа гэж би хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлд нь бяцхан бид эдийн дүүс цочдоо бэлгэлдэг талархлын бэлэг байгаа юм. За вау.
Зя. Подкастыг маань цойлогч хамт олон маань явуулж байна. Тэгээд бид ийм өөрсдийн гэсэн мерчин дээр ажиллаж байгаа маа. Оо за. Энэ ингээд tote bag-ны Share, learn, create. Ямар гоё юм бэ те. За тэгээд хамгийн ихний бэлгэн болохоор манай энэ дугаарын ивент тэтгэгчээр OptiPack. За тэгээд та өөрөө ашигтай бактериас өөрөө хэрэгэлдэгсэн те. Тий, сүүлийн үед одоо өглөө босоод ер нь үлэн дээр аль алах ашигтай бактериас хэрэгжилж байгаа. Тэгээ хүний ер нь эрүүл мэнд хоол боловсруулах те. Сэтгэл санаанд хүртэл нөлөөлт юм шиг санагддаг ш надаа. Таас яг тэрийг мэдэрсэн үү ер нь хэрэглэж байгаа юм та. Би өөрөө нөгөө нэг эмчилгээнд одоо антибиотик энэ төр уугаад нөгөө антибиотик ч одоо хүний ходоодны те бактериудыг устгаж байгаа шүү дээ. Сайн муу бүгдийг л устгаж байгаа те. Тэгэнгүүт чинь хүний сэтгэл санаа амар сонирн болчтой юм лээ. Нэг л юм бүүдгэр болоод те. Тэгэхээр бас нөгөө хүний тэр энэ ходоод ч бас энэ сэтгэл санаанд нөлөөлт юм шиг л шүү. Тий, шууд холбоотой байдаг шүү дээ. Сэтгэл санаа унаалтыг ингээд ходоод өвдвөл тэгэл хоол идэхээр азралтай болдог ч юм уу нэг тэгж амар ярьдаг те. Тэгэхээр тий ашигтай бактери бол нэр үнэхээр хэрэгтэй юм лээ. За энэ ингээд everyday гэдэг амар олон төрөл байдаг. OptiPack гэдэг. Тэгээд энэ болохоор нөгөө өглөөнийхэн цайны араас хэрэгэлдэг. Тэгээд энэ болохоор нөгөө капсул хэлбэрээр уудаг гэдгээрээ бас айгүй давуу талтай байдаг. За тэгээд та нөгөө сая ингээ хэллээ. Стресс өөрөө нэг сэтгэл санаа тааруу байхаар бидний ашигтай бактери ингээд баг багаар ингээд унаад ээждэг гэдэг шиг стресс өөрөө ингээд яг бидний энэ гидсэн дотор байгаа бүх ингээд ашигтай бактериудыг ингээд багасгаад буруулдаг юм лээ. Тэгэхээр ашигтай бактери өөрөө нөгөө сэтгэл санаа тайвшруулах, дархлаа дэмжих гээд яг саяны таны хэлдэг олон зүйлсүүдэд ашиг дэмтэй ашигтай бактериудыг өгнө. Тэгээ англиас яг альбиасаар оруулж ирдэг. Англи хатааны нэрэмжит Оо за. Ашигтай бактери юм. Хатааны нэрэмжит юм а те. Яг тийм. Хаун тэрбум CFU. За тэгээд бид эдийн дараагийн мерч энэ болохоор одоо та тэгээд олон санаач зохиолчдөг хүн те. Тэгээд дэвтэр хэрэгтэй байдаг болоо гэж бодож байна. Тэгээд бид эдийн планер ажиллаа төлөвлөж явахад зохиололж яхад гэж хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээд бид ажилласаар байгаа ер нь мерчүүдэрээ. Вау. За. За тэгээд нөгөөх нь болохоор яг Cat Talk подкастын зүгээс болж байгаа билэг. За би бас харуулчих тий. За та юу энийг хард. Оо ямар гоё юм бэ? Талархал гинэ. Ийм гоё юм шилэн харагдаж байна. За баярлалаа. Энэ одоо миний ажлын ширээн дээр ажлын өрөөнд очих болно. За талархлаа ингээ гоё байдлаар ингээ өгчүүл гоё юм шиг санагдаад. За тэгээ ингээ сайхан угаалгасан зургууд нь таны альбомд сайхан нэмэгдэг. За баярлалаа. Би ч нэр ойрд нэр хүмүүс зураг угаалгахаа бэлдсэн шүү дээ тий. Утсан дээрээ л дандаа байж идэг. Тэгээд гоё энийгээ бас гоё угаалгаад жаазлаад гэртээ тамир юм шүү бас. Харин тийм байгаад тэгээ яг юм бодиттой зургнуудаа хараад ярихад айгу гоё өдрөмжөөс авна гэж юу. За маш их баярлалаа. За маш их баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шинэ түүх сонсцгоё.